За та бүхэнд орой минь хүргэе. Гадаад дахь Монгол Улсны багш нар зориулсан мэрэгжил арга зүйн цоврал сургалт 3 сэдв 15 Монгол хэлний энгийн нийлмэл өгүүлбэр сэдвээр уран чимэг багш маань өнөөдрийн сургалтаа орноо. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Энэ өдрийн минь хүргэе. Баярлаа багш. За цаг агаар нэг тогтвортой биш аар зогсчихсан гэрт жаахан хүүтэн сонирхолтой юм шиг нэг тийм өдрийн минь хүргэе та бүхэндээ. За өнөөдөр бид нар Монгол хэлний энгийн нийлмэл өгүүлбэрийн талаар одоо хэрхэн зааж байгаа, яавал арай хялбар аятай байгаа талаас санал бодлоо заа гаргахаа одоо туршлагаас та бүхэнтэй хуваалцъя гэж бодож байна. За тэгээд энгийн өгүүлбэр гэхээр одоо хүн болгон мэдж байгаа тийм ээ. Өгүүлбэртэн өгүүлхөө хоёроос бүтсэн дээрээс нь одоо хураангуу, дэлгэрэнгүй гэж нэрлэдэг тийм ээ. Тэгээд урт богино янз бүр л байдаг. Тэгвэл нийлмэл өгүүлбэр гэдэг нь ямар ялгаатай байх вэ гэхээр нэг аялгад захируулан хэлэхэж өгүүлбэр зүйн ямар нэгэн холбоосоор холбосныг нийлмэл өгүүлбэр гэж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо бидний өнөөдрийн сэдвээр бол энгийн гэдэг үг нь орж ирээд нийлмэл гэж байгаа болохоор энгийн нийлмэл өгүүлбэр гэдэг нь одоо монгол хэлний өгүүлбэр зүйн одоо хамгийн одоо өргөн түгээмэл хэрэглэгддэг. Тэгээд хамгийн одоо анхан шатны гэх юм уу нийлмэл өгүүлбэрүүд байх нэ. За тэгээд энгийн нийлмэл өгүүлбэр маань их түгээмэл гэж сая хэллээ. Тэгэхээр энэ өдөр тутамд бидний байнгын одоо хэрэглэдэг ийм өгүүлбэрүүд төр энгийн нийлмэл өгүүлбэр маань орхино. Өмнө та нар санаж байгаа бах нөгөө Дорж Дэрэн багш маань биднийг нөгөө гэрийн даалгавар өгөөд тэр нөгөө хүүхдүүдийн ярих чадварыг шалгах сорил гэх юм уу одоо яриулж үзээд ямар төвшөнд байна, яаж ярьж байна, ямар нөхцөлдүүлэн холбох нөхцлүүдийг хэрэгжилж байна гэдгийг одоо үзээрээ шалгаараа бас сонсоод ирэхгүй юу гэж хэлжсэн. Энэ маань одоо яг бидний өнөөдрийн ярих гэж байгаа сэдвтэй холбоотой хичээл байсан гэж ойлгож байна. За тэгээд энгийн нийлмэл өгүүлбэр бол одоо хамгийн түгээмэл хэрэглэгддэг гэдэг утгаараа бидний одоо заах ёстой өгүүлбэр зүйн хичээлүүдээс энгийн өгүүлбэрийнхаа дараа заавал энгийн нийлмэл нь оржож дараагийнх нь өгүүлбэрүүд рүү ордог тийм ээ. Тэгэхээр энэ бол бидний их хэрэгцээтэй зүйл. Тэгвэл миний заажсан туршлагаас харахад бол энгийн нийлмэл өгүүлбэр орох хүртэл хийн ялгалууд дуусаад үйл үгийн цагууд ингээ одоо хамгийн өргөн хэрэглэгддэг цагууд дуусаад тэмдэг нэрээ сураад, тооны нэрээ сураад за нэг тодорхой амьдралд өргөн одоо өдөр тутмын бидний үйл ажиллагаанд оролцдог тодорхой одоо банк, ресторан, дэлгүүр, такси, одоо шуудан холбоо, гэх мэтийн одоо нэг 10 хэдэн одоо өөрийгөө танилцуулах гэдэг юм уу иймэрхүү 10 хэдэн сэдвээр хүнтэй харилцах тайны болчихсон ийм хүмүүстээр л одоо бид нэр энгийн нийлмэл өгүүлбэрийг заах шаардлага гардаг гэж үзэж байна. За ер нь бол одоо манай байнгын хэрэгжилж байгаа сурах хүч гарын авлага номнууд дээр бол 3 дугаар бүлэг дээр л одоо энгийн нийлмэл өгүүлбэр гэсэн сэдв орж ирдэг. Тэгээ энээс өмнө бол дандаа энгийн өгүүлбэрээр одоо нөгөө хийн ялгалуудаа хэрэглүүлээд, тооны нэрээ хэрэглүүлээд, тэмдэг нэрээ хэрэглүүлээд, төлөөний үгээ хэрэглүүлээд, өөрөөр хэлбэл үгсийн аймагаас үндсэн үгсийн аймаг ерөнхийдөө бүгд ороод ирчихсэн гэсэн. Одоо дараа нь өгүүлбэрийн хувьд бол өгүүлбэрийн бүтцийн хувьд бид нар дараагийн алхам руугаа орж байгаа энэ хэсэг байгаамаа. Энэ шат одоо үе байгаамаа. За тэгээд сайн хэллээ нийлмэл өгүүлбэр гэдэг бол одоо эндээс энгийн гэдгээ бид нар мэдж байгаа. Нийлмэл гэдэг утга маань нэг аялгад захируулаад хэлэхэж гэж байгаа. Одоо ингээд нийлүүлээд гэсэн санаа тийм ээ. Тэгээ өгүүлбэр зүйн ямар нэгэн холбоосоор одоо холбох хэрэглүүр гэж хэлсэн ч болно шүү дээ. Холбох хэрэглүүр гэдэг дээр холбох нөхцлүүд байж болон холбоос өгүүд байж болно тийм ээ. Ямар нэгэн холбоосоор холбосныг нийлмэл өгүүлбэр гинэ. За энэ дундаасаа тэгээд энгийн нийлмэл өгүүлбэр маань
хэрхэн бүтдэг вэ гэдэг талаар ярив. За монгол хэлний энгийн нийлмэл өгүүлбэр бүтгэх аргын хувьд бол энэ 3 аргаар бүтчихээн гэж үзээд эрдэмтэд үзсэн байдаг. Одоо манай багш нар ч тэг заажсэн тийм ээ. За энэ дээр бол одоо бидний хамгийн сайн мэддэг одоо нэгдүгээр бүлгийн нөхцөл үйл буюу зэрэгцхийн жээчээ хамын энэ урьдчилахын ар тийм ээ. За энэ бол одоо түгээмэл хэрэглэгдэл гэж хэлснээс биш аль ч найруулгад өргөн хэрэглэгдэг албандж бай одоо юу гэж найруулга зөвлөдөр бид нэр шинжлэх ухааны хэллэг тийм ээ одоо яруу найраг уран зохиолох зохиол аль ч найруулгад бол түгээмэл хэрэглэгдэхээр энэ энгийн нийлмэл өгүүлбэр их өргөн хүрээтэй. За мөн энгийн нийлмэл өгүүлбэрийг одоо бүтээх бас нэг арга нь бол холбоос үгээр энгийн нийлмэл өгүүлбэрийг бүтээж болох нь. За ямар холбоос үгнүүдээ авах вэ гэхээр нөгөө сөргүүлсэн, утгыг эргүүлсэн, салгасан, сонгох, орон цагийн хөв зэрэгцүүлэх үүрэгтэй одоо олон тооны юунууд байгаа, холбох нөхцлүүд байгаа. Харин, гэвч, үүний зэрэгцээ, сацуунийг бол эсвэл энэ ялдам тэрч байтугай гэж олон холбоос үгнүүдийг ашиглаад бас энгийн нийлмэл өгүүлбэрийг бүтээж болох нь. За мөн хэлэх аялгаар холбож одоо энгийн нийлмэл өгүүлбэрийг бас бүтээж болдог байх нэ. Энгийн нийлмэл өгүүлбэрийг бид нар одоо угсарсан нийлмэл өгүүлбэрээс ялгах нэг онцлог байгаа тийм ээ. Нийлмэл өгүүлбэрийг бүтцийн хувьд энгийн нийлмэл буюу зэрэгцсэн нийлмэл энэ хоёр бол нэг үг шүү. Угсарсан нийлмэл өгүүлбэргээд хоёр хувааж байгаа. Тэндээс манай одоо яг өнөөдрийн бидний ярьж байгаа энгийн нийлмэл өгүүлбэр нь болохоор нэг нь нөгөөдөө захирагдахгүй харилцан тэгш зэрэгцсэн өгүүлбэрүүдийг л одоо бид нар энгийн нийлмэл өгүүлбэр гэж хэлж байгаа. За одоо дараагийнх нь юунд сэдвүүдээр аянда бүгдийг ингээд гаргаад ирье. Одоо энгийн нийлмэл өгүүлбэрээ 3 өөр аргаар энгийн нийлмэл өгүүлбэрийг бүтээдэг юм байна. Эндээс өнөөдрийн сэдв бол бид нар илүү нэгдүгээр бүлгийн нөхцөл үйлээр холбогдсон энгийн нийлмэл өгүүлбэрээ илүү үзэх боловч бас яг харьцуулаад одоо 2 дахь 3 дахь одоо бүтээх аргуудыг нь бас энд дурдаад та бүхэнд бас нэг сонсгоод явъя гэж бодож байгаа. За энэ дээр зэрэгцүүлэх нөхцөл буюу нөгөө зэрэгцхийн зээч. За бид нар яаж дандаа ингээд нэг онол маягаар юм уу эсвэл заавал заах арга маягаар хичээлээ эхлэх үү? Энэ удаад би одоо энэ мундаг одоо үгийн уурхаануудын, үгийн маструудын одоо энгийн нийлмэл өгүүлбэрийг өөрийнхөө бүтээлд хамгийн энгийн байдлаар уулсан ганц жишээнүүдийг авсан. Энд гол одоо хэрэглэгдэх нь бол нөгөө Хүрүү Учир багшийн энгийн нийлмэл өгүүлбэрийн хувиргал гэсэн номон дээрээс тэгээд Үнэр багийн багшийн үзүү тэгээд л одоо зөв бүжиг дүрмийн ном сурах хүчгүүдээс одоо түүгээд та бүхэнд одоо бас баг ингээд цээжилчихсэн ч болохоор ийм ганц нэг хэн ийм жишээнүүдийг авсан байгаа. За лавгсрангуун энэ шүлэг тарда ээж минь намайг цагаан сүгээрээ шагнаж, эцэг минь намайг эсхийн үнгээр мялааж, эх орн минь намайг эрх чөлөөгөөр шагнав гэж байгаа. Тийм ээ. Тэгэхээр энд бол өгүүлбэр бүхэн өөрөө тусдаа өгүүлэгдэхүүнтэй. Ээж шагнаж, эцэг мялааж, эх орн шагнав. За энгийн нийлмэл өгүүлбэрийн нэг онцлог нь болохоор хамгийн эцсийн өгүүлбэр нь төв сувирдаг тийм ээ. Ургал авдаг. Энэ дээр өнгөрсөн цаг дээр үе хэлбэртэй байж байна. За энэ өгүүлбэрийг мэдээж хэрэг бид нар одоо урьдчилахыг холбохоор одоо хэлээд үзье л дээ. Ээж минь намайг цагаан сүгээрээ шагнаад, эцэг минь намайг эсхийн үнгээр мялаагаад, эх орн минь намайг эрх чөлөөгөөр шагнадаг юм уу эсвэл шагнав. За тэгэхээр энэ жээчээ ингээд холбосон мэдээж хэрэг энэ бол хамгийн зөв сонголт байгаа нь одоо хэн бүхэнд одоо ил тодорхой байгаа. Тэгэхээр энгийн нийлмэл өгүүлбэрийн нэг онцлог нь өгүүлбэр тус бүрдээ тус тустай өгүүлэгдэхүүнтэй өгүүлэхүүнтэй байна гэдэг. Гэхдээ энд заавал одоо ганцхан өгүүлбэр байх шаардлагагүй. 2 байж болно, 3 байж болно, тэрнээс ч олон байж болно. За энэ тухайд бол одоо хэдхэн минутын дараа дахиад ярина. Заагалсангүй шүлэгтээ юу гэсэн? Могойн хатгаж, зангуун шивж, халгаан төлдөг, модон сүлбэж, хадан халтаргаж,
жавран дөнгөлдөг, морин өшгөлж, тайлган таварч, баавгаа нь хаздаг, Монгол газар шороо дайснаас эзнээ хамгаалдаг. За тэгэхээр энэ галсамгой энэ шүлэг дээр болохоор жишээлбэл халгаан түлж, жавран дөнгөлж, баавгаа нь базж гэд бас яг жээчээгээрээ бид нар одоо найруулж болох талтай. Гэхдээ энэ хүний одоо тэр шүлгээ төгсгөлийг нь байдлыг одоо адилхан болгох ч юм уу, энэ тухайн хүний бичлэгийн одоо нэг арга хэлбэр сонголт нь юм байсан. Ер нь бол ингэж бас болоод гав ганц өгүүлбэр байж болохоор энэ тохиолдолд юу гэдэг вэ, нэг зэрэгцэн гишүүдтэй нийгмэл өгүүлбэрийн байдал бас ажиглагдаж болох талтай. Гэхдээ өгүүлбэртгүүнүүд нь тустай учраас бид нар тэгж андуурах шаардлага байхгүй. За нэг ийм сайхан үгээр одоо ялангуяа ээж аав гэсэн ийм эх орон гэсэн ийм сайхан үгээр өнөөдрийнхөө хичээлийг эхлэе. Тэгээд цаашд одоо бүгдээрээ харъя. За мөн энгийн нийгмэл өгүүлбэрийг холбох үгээр бүтээж болно гэж хэлсэн байна, тийм ээ. Энэ дээр одоо энэ Уранхай гүн зохирхуу эсэг өгүүлбэрээс жишээ авсан байсан. Шимээсний эрийг дагуулan илэхэд гарын өндөг толин дээгүүр гулгах мэт зөөлөн гулсаж, шимээснээс авсан навч нугааг хал балгүй унгана гэж байгаа. Гулсаж гэдэг үгэн дээр зэрэгцгийн жээчээ байж гэн, тийм ээ. Гэтэл дараа нь энэ хоёр утгад хэсгийг харин ялгүйг энэ алдаж эрийг үл мэдэг сөрхтөл гаргүй хоцорно. Буруу хөрвөл шимээсний хатан эр өлөн арслангийн соёо гэсэн үг. За энэ хоёр утгад хэсгийг харин гэд одоо утга сэргүүлсэн утга эргүүлсэн холбоос үгээр холбосон байна, тийм ээ. За ингэж холбоос үгээр бас энгийн нийлбэл өгүүлбэрийг холбоод явж болох юм. За аялгаар энд нэг сайхан малчин ардын дайсан гэсэн нэг бичил их аюушгуун их байж байна. За энэ дээр яах вэ гэхээр дунд нь нэг одоо зогсоц аваад, тийм ээ. Яг хэлэх аялгаар энийг холбож өгсөн. Тэгвэл тэр хэлэх аялгаа өөрчлөөд энэ өгүүлбэрүүдийг бас зохих зэрэгцгийн жээчэгээр байд юм уу, хамын нэр байд юм уу, эсвэл одоо учир зүйн дистралд байгаа бол урдчлахын АД доод нөхцлөөрөө ч бас ингээ холбох боломжтой. За та бүхэнд ямар ч байсан сонсгоод үзье. Яагаад энийг сонсгож байгаа гэхээр дараа нь багш ингээд хичээл заах явцад аялгаар зэрэгцүүлээд холбож гисэн энгийн нийгмийн өгүүлбэрүүдийг магадгүй энэ биш юм а гэж авах бас боломжтой учраас бас ийм байх юм байна гэж дор хаяж бас сонсог гэж бодож байгаа юм шүү. Энэ өдөр нүдгэн хар шуурга, хэдэн мал нэг ч алга. Хойноос нь тод харанхуй шин ганцаар явган унлахгүй шүн ороо болж байгаа. Хүн амтны нэг ч үгүй. Энэ газар цас гэдэг өвдөг тулсан. Гарт барьсан юу ч үгүй. Харанхуй хар шугуу дундуур явлаа. Гэнэт эндэж мод сүрсар, тэндэж мод сүрсар, гэнэт эндээс ч чон, тэндээс чон айсуу. Мал минь яавал иймийн тул чоныг устгахыг чухалчлаа гэсэн нэг юм хэсэг байна. За би энэ нэг булангийн хэсгийг холбохгүй өгүүлбэрээ дутуу хараад. За ийм маягаар одоо аялгаар нь бас энгийн нийлэмд өгүүлбэрийг бүтээж болдог байх нэ. За энэ хоёр бол одогоор нэмэлтээр та нарт сонирхуулах маягаар орж өгч байгаамаа. За энэ дээр нэг юм бид нэр өгүүлбэрийн зэрэгцэн гишүүд энгийн нийлэмэл өгүүлбэр хоёроо бас жаахан ялгаж салгаж мэдээж чадна. Гэхдээ одоо мэргэжлийн биш одоо багш нар байвал бас хэрэг болох юм болов уу гэж бодоод зэрэгцэн гишүүдийн талаар нэг ганц нэг жишээ авсан байгаа. За өгүүлбэрийн зэрэгцэн гишүүд гэдэг чинь бид нар юу гэх вэ? Өөрөөр хэлбэл нэг эзэнтэй, нэг өгүүлбэртгүүнтэй тэгээд олон өгүүлбэрхүүнтэй өгүүлбэрийг энд авсан байгаа. 5 өгүүлбэрхүүнтэй. Гэтэл бидний зэрэгцэн гишүүд бол өгүүлбэртгүүн зэрэгцэн байж болно, тусгатгуун зэрэгцэн байж болно, тодтгол зэрэгцэн байж болно, мөн өгүүлбэрхүүн маань зэрэгцэн өгүүлбэрхүүнүүд байж болно шүү дээ. Тийм учраас зүгээр эндээс нэг жаахан ялгахтан нэмэр болох болов гэдэг үүднээс энд бичсэн оруулсан байгаа. За жишээлбэл цавгсрангуй электрон номыг одоо
юу гэж тэр хүн тодорхойлсон байх нь вэ? Электрон ном буюу энэ ном нь хоосон дарагдахгүй. Зайзлахгүй. Нөгөө номын цаасыг идэж зооглогч өд турхаад идэгдэхгүй. Мэдээллийг хайж олоход хялбар багтаамж сайтай байдаг. За тэгэхээр энэ электрон ном гэсэн ганц өгүүлбэртгүү маань дарагдахгүй, зайзлахгүй, идэгдэхгүй, хялбар багтаамж сайтай гэдэг 5 өвөл өгд холбогдож байна тийм үү? Өвөл үг буюу өгүүлбэнд холбогдож байна. Тэгэхээр энэ өгүүлбэн зэрэгцэн өгүүлбэнүүд байна. За дараачийн энэ Амгаланбаатар бичсэн Тулуун хааныг одоо хотодхож бичсэн байна. Чингис хааны отхон хүү Тулуу 1193 онд төрсөн. Гал голомтын эзэн отхон хүү Тулуу нь зөөлөн зан ааштай ах нараа хүндэтгдэг зан сайтай хаан байжээ. За тэгэхээр энэ дээр яасан бэ? Тодтголууд нь зэрэгцсэн ийм жишээнүүд. Тэгэхээр өгүүлбэрийн аль ч гишүүн бол ер нь зэрэгцэж орж болдог тийм ээ. А бидний өмнөх өгүүлбэрхүүнээс ялгаатай нь болохоор Тавсрангуй бичсэн дээр чинь ээж шагнадаг, эцэг мялаадаг, эх орон шагнав гэж байгаа бол энд бол ерөөсөө тийм олон өгүүлбэртгүүн тус тустай байхгүй. Электрон ном гэдэг дээр ганц л өгүүлбэртгүүн байж байгаа тийм ээ. Тулуу, зөөлөн зантай, ах нараа хүндэтгдэг, зан сайтай хаан байжээ гэсэн ийм одоо ганцхан өгүүлбэртгүүнтэй тэгээд гишүүд нь өгүүлбэрийн тодтголууд нь зэрэгцсэн ийм өгүүлбэрийн жишээ байна. За энэ дээр би зүгээр ялгахт нь тус болж магадгүй гэдэг ийм жишээнүүд авсан байгаа шүү. За одоо яг жинхэнэ сэдв рүүгээ орцгоё. За зэрэгцэн энгийн нийлмэл өгүүлбэр зэрэгцэн нийлмэл өгүүлбэр гэдэг бол хоёулаа яг ижил үүдэлтэй шүү. За зэрэгцүүлэн холбох нөхцөл. За хамгийн өргөн гэж бидний үзэж байгаа нь ЖЧ тийм ээ, зэрэгцгийн ЖЧ гэдэг ингээд нэрлээ сурчсан. Багш нарч бол хоорондоо ярихт нь энэ ч бас одоо нэр томьёо шиг биднэрт хэрэглэгддэг зүйл тийм ээ. Хамгийн бүтээлч одоо нөхцөл үйл хөдлөл холбогдож байгаа үйл үгээр илэрсэн үйл хөдлөлтөөр нэг агшинд болж байгааг яг зэрэгцэж болж байгааг заах утгатай тийм ээ. Жишээ нь би ярьж та нар сонсдог. Мөн та нар сонсож би ярьдаг гэж ингэж өөрчлөлт байрлалын өөрчлөлт болно. Яагаад гэвэл зэрэгцэж байгаа харилцан тэгш хэрэгтэй зэрэгцэж байгаа. За гэтэл бороо орж үер болж байна. За энэ нь болохоор өчир зүүн дистралал байна. Бороо ороогүй тохиолдолд үер болохгүй тийм ээ. Энэ дээр бол эхний өгүүлбэр дээр байр сольж болж исэн бол энэ өгүүлбэр дээр болохгүй. Үер болж бороо орж байна гэж болохгүй тийм ээ. Үер болж байгаа учраас л бороо орж байгаа учраас л энэ үер нь болж байгаа. За алтан наран гийж мөнгөн цасыг хайлуулв. За нар гийгээгүүл цас хайлах боломж байхгүй. Тэгэхээр өчир зүүн дистралалтай дараалал бас энэ энгийн нийлмэл өгүүлбэрийг бүтээхэд зэрэгцгийн ЖЧ-ийг хэрэглэж болох нэ. За дараагийн 3 дахь өгүүлбэр дээр нь би зүгээр цаашид одоо ажил энгийн нийлмэл өгүүлбэрийг заах явцад одоо оновчтой жишээ мишээ хэрэглэхэд нь хэрэг болж магадгүй гэдэг үүднээс нэмэлт юм оруулсан. Сэтгэл хөдлөж зүрх огшин өөрийн эрэхгүй нулимс асгарав гэсэн энэ өгүүлбэрт одоо хөдөлж гэдэг нь тийм ээ. Жэн энэ хоёр үйл яг нэгэн агшинд болсон. Сэтгэл хөдлөө зүрх огшиж байгаа үйл явдал бол яг нэгэн агшинд. Гэтэл эрх тэгш харилцан зэрэгцэж байна тийм ээ. Өөрөөр хэлбэл зүрх огшиж сэтгэл хөдлөвч гэдэг юм ингэж байрын сул. Гэтэл зүрх огшин өөрийн эрэхгүй нулимс асгарав гэдэг. Энэ хэсэгтэр болохоор нулимс асгарч байгаа шалтгаан тэр хүний зүрх сэтгэл нь их хөдөлсөн, огшсон ийм шалтгаантай учраас энэний байрлалыг өөрчилж болохгүй юм гэд ингээд өөрөөр хэлбэл зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн энгийн нийлмэл өгүүлбэрийнхаа хоёр одоо тэр юу гэдэг эрх тэгш харилцан зэрэгцсэн эсвэл учир зүүн дистраллаар одоо нийлмэл өгүүлбэр болсон энэ хоёр жишээг нь хамтд нь нэг өгүүлбэрт оруулсан байна. За тэгээд энэ учир зүүн дистрал илэрхийлсэн энэ энгийн нийлмэл өгүүлбэрийг тийм ээ өөр одоо холбох нөхцлөөр юм уу өөр одоо хэрэглүүрээр солих боломжтой, сольж найруулах боломжтой байгаа тийм.
зүрх огшоод өөрийн эрэхгүй нулимс асгарсан байж болно. Зүрх огшсны улмаас өөрийн эрэхгүй нулимс асгарч болно тийм ээ. Зүрх огшсон тул өөрийн эрэхгүй нулимс асгарав байж болно шүү дээ. Тэгэхээр зарим тохиолдолд энэ найруулгуудаа арай өөр хэлбэрээр одоо өөрчлөх, солих боломжууд бас байдаг байх нэ. Зарим тохиолдолд нь болохгүй дандаа бас болоод байна гэж байхгүй наа. За энэ дээр зөв сонирхуулаад зарим нэг юм бас хэлье да. Дуусахт нь хэлэх үү. За төрүүлээ хэлэх үү. За зөв бүжиг дүрмийг эхлээд тайлбарчихъя. Би тэгээд хамгийн сүүлд урьдчилгын орсны дараа та нарт сонирхуулж бас монгол хэлний дээр бичигдсэн уран зохиолын материалуудаас мэдээлэл өгье гэж бодсон юм а. За жээчээгээ зөв бүжиг дүрм. Урт эсвэл хосог гişгтэй ганц болон хоёроос дээш үедээ ирээр төгсөн үйл өгөнд чээг бичнэ гэж байгаа. Нөгөө жээчээгийн дүрм гэхээр бид нар нэг андуурах юм уу? Жээг нь бичих үү, чээг нь бичих үү гэдэг нэг асуудлууд гардаг тийм ээ. За журамсан тол дээр байгаа сүүлийн үед ер нь багш нарын зөв бүжиг дүрмийн одоо тэр гарын авлага материалууд дээр энийг бас бичсэн байгаа шүү. Жишээ нь залхуурч, тайрч, хөөрч, андуурч, халуурч, бутарч, хуурч гэх тийм ээ. За тэр бутарч гэдэг дээр хоёроос дээш үедээ үгэнд нь орно. За богино гიშгтэй ганц үедээ ирээр төгсөн үйл өгөнд их төлөвжээг бичнэ гэж байгаа. Харж, орж, ирж, тарж, үрж тийм ээ. За энэ дээр гажил тэгэхээр хүрч, гарч, сурч гэдэг үгнүүдийг авсан байдаг. Цөөхөн тооны үгнүүд. За дараа нь заримдаг игүүлэгчээр төгсөн үйл өгөн зөвхөн жээг бичнэ гэж ингэж журамсан байдаг. Бодож, хатаж, гацаж, оршиж, бэлхэж гэдэг. За ихшигт игүүлэгчээр төгсөн үгэнд ихэвчлэн жэ бичнэ. Гажилт нь нөгөө хоёр үгийг аваад байгаа тийм ээ. Авч өгч гэдэг хоёр үгийг л одоо эмний гажилтан дээр оруулаад байгаа. За тэр нөгөө ихшигт игүүлэгчээр төгсөн үгэнд ихэвчлэн жэ бичнэ гэдэг дээр маш олон жишээ бүх одоо 7 гэгүүлэгчээрээ жишээ авсан ч болно шүү дээ. Олж, хамж, хөвж, зурж, давж гэл одоо таашаага ямар гэгүүлэгчүүд байдаг вүлээ. Бүгдэн дээр нь жишээ гарах амархан байгаа. За эсээр төгсөн үйл үндсэнд жээ залганаа гэдэг. За энэ нөгөө та нар мэдж байгаа тэмдэг нэр байж ясны үйл үг болдог. Багсах, томсох гэл олон үсмэл үйл өгүүд байдаг тийм ээ. Тэр үйл үгийн үндэс үүссэн тохиолдолд төгсөж, ихсэж, нисэж, дасаж гэл одоо тэр эсээр төгссөн үйл үндсэнд бол жээг залганаа гэсэн. Ерөнхийдөө энэ дүрмүүдийг тогтоодсон байхад тэгээд ганц нэг зарим үед энэ дүрм тогтоох хэцүү байвал тодорхой үгнүүдийг тогтоочоод тэгээд тэрийг энэ ихшигт игүүлээр төгсчүү, игүүлэгчээр төгсчүү, эсвэл заримдаг игүүлэгчээр төгсчүү, нэг үедээ байна уу, хоёр үедээ байна уу, урт гიშгтэй байна уу, хос гიშгтэй байна уу гэдгээ шалгаад тэгээд нөгөө жээчээ дээр жээчээгээсээ сонголт хийх нь бас зарим үед болдог. Бид нар чинь хичээл зааж явах явцдаа айгүй ингээд юу гэдэг генет асуулт асуухаар хэдий мэддэг байсан ч гэсэн заавал юу илээ гэж эргэлзэх тохиолдол багш нарт бол ер нь зөндөө байдаг, зөндөө тохиолддог. Тэгэхээр өөрийгөө тэгээд нэг аваад гарахын тулд багш зарим үед зүгээр ийм тодорхой үгнүүдийг тогтоосон бас дээр ч юм шиг л санагддаг. За хам холбох энэ нөхцөл байж байна. Хоёр үйл үгийг зэрэгцүүлэн холбох үндсэн үүрэгтэй. За тэгээд нар жарган чон асгнаас гарч саран шингэж тэр анд гиншлээ гэд галсан гом бичсэн нэг сайхан бүтээлээс энэ өгүүлбэрийг пүрүү учир багш жишээ болгож татсан байсан. За тэрийг та нарт харуулж байна. Энэ нар жаргал чон асгнаас гарч тийм ээ. Нар сар шингэж тэр анд гиншлээ. За тэгэхээр зэрэгсэн нийлэмэл, энгийн нийлэмэл өгүүлбэр энийг онцлох нь энэ хооронд нь солиод найруулж бас болдог байгаа тийм ээ. Гэхдээ тус нь өгүүлбэр байна. Өгүүлхүнтэй байна гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл өгүүлбэрийн зэрэгцэн гишүүдтэй өгүүлбэртэй л андуурч болохгүй гэсэн санаа. За энэ дээр би одоо нэг юмыг нэмж хэлэхэд
гадна талаас нь харахад тэр энгийн өгүүлбэрийн гишүүдэн зэрэгцсэн өгүүлбэрийг гадна талаас нь харахад одоо энгийн өгүүлбэр мэт харагддаг ч гэсэн Пүрэв Учир багшийн одоо тэр бүтээлд дурдсанаар болохоор яг нарийн задлаад үзэхээр энэ маань яг тусдаа бас тийм юу гэдэг вэ нөгөө гүн бүтцийнхээ үүднээс аваад үзвэл яг ингээд тусдаа утга илэрхийлсэн энгийн өгүүлбэрүүд тусдаа бас байх боломжтой гэж үздэг юм байлээ. Гэхдээ бид нэр хүүхдэд зааж байгаа тохиолдолд бидний суралцагч нар гадаадын хүмүүс байдаг. Энэ хоёр дахь хэл нь голдуу байж байгаа учраас хамгийн одоо энгийн хэлбэрт энгийн нийлмэл өгүүлбэрээ заах нь зүйтэй гэж бодож байна. Тэр гүнзгий хэл шинжээч нарын хувьд нь гүнзгийрсэн тохиолдолд бол тэр нарийн юмнуудыг хийж өгч болно. За хамгийн энийн тухайд бол 3 янзын дүрмийг тогтооход ер нь зөв бичгийн дүрм хангалттай. Ихсгээр төгссөн үйл үндсэнд шууд бичнэ, тийм ээ. Олон үйл өгнүүд ихсгээр төгсчээж болно. За гүйвэлэгчээр төгссөн үгэнд завсар нэг шиг жиргэлж бичнэ гэсэн дүрм байж байгаа. За дараа нь зөөлний тэмдгээр төгссөн үгийн зөөлний тэмдэг нь ий болно. Жишээл харих гэдэг үг, тийм ээ. Хайр гэдэг үнс орхин хор байж байна. Урьж залахын өр байж байна. Тавихын тав байж байна, тийм ээ. Энд дэр хамгийн энийг бичгээр зөөлний тэмдгүүд нь ий болох нэ. За дараа нь за хамгийн инээр холбогдсон энэ үйл үндснүүдийн ялгаар нэг онцлог байдаг гэж байгаа. Энэ нь болохоор нөгөө найрч авсарсан нийлмэл үйл үгийг бүтээдэг. Өөрөөр хэлбэл нэг үйл үгийг нөгөө үйл үгэд нь угсруулан холбодог. За бид нар сайн мэдж байна. Бүтээх, босгох гэдэг хоёр үйл үг. Бүтээх гэдэг үгийн босгоход нь угсруулад холбогдсон бүтээн босгох. Цагдан сэргийлэх, зохион байгуулах, хянан шалгах, албадан гаргах, тийм ээ. За ийм одоо нэг үйл үгийг нөгөө үйл үгэнд нь угсруулан холбодог нэг онцлогтой энэ хамгийн энийг. За мөн хамгийн энээр холбогдсон өгүүлбэр маань ардаа сэтгэлийн аяс илтгэх хам нөхцөл авдгаараа бас нэг онцлогтой. Хертэнхэн суун, мэрэлзэнхэн усан, сортолзөнхэн харна, өрөвдөнхэн уйлах гэдэг ч юм уу, тийм ээ. Энүүд миний сэтгэлийн аясыг илэрхийлсэн тэр хам нөхцөлийг авдгаараа энэ хамгийн энэ онцлогтой байх нэ. Тэгээд үйлдвэрт ингээд ороод ирвэл бид нөгөө хертэн гэдгээ хараад энэ хамаар холбогдсон энгийн нийлмэл өгүүлбэр байна гэж бас танихт нь тус болох болов гэж бодож энэ онцлогийг нэмж оруулсан байна. За урьдчилан холбохын дээд өгүүлбэр байж байна, тийм ээ. За тухайн үйл хөдлөлөөс өмнө болохыг л заах үндсэн утгатай. За тэгээд энэ урьдчилан холбохын урьдчилахын дээдийг заахад хамгийн одоо бидний одоо хамгийн түрүүнд одоо жишээ авч болох юм бол одоо бидний өдрийн дэглэм байдаг. Өдрийн дэглэмгүй хүн гэж өрөөсөө байхгүй. Дор хаяжл тэр хүн унтаж босоод дараа нь юу хийдин, дараа нь юу хийдин, дараа нь юу хийдин гэдэг чинь их сайхан жишээ болдог учраас одоо би энэ өгүүлбэрүүдийг та нарт зүгээр одоо түлхүүр болгож одоо ажилд чинь бэлэн байх үднээс одоо энэ өгүүлбэрүүдийг авсан. За тэгээд энэ дээр өглөө эрт бос, гар нүрээ угаа, өглөөний цайгаа уу, хичээлдээ явхад бэлд, хичээлдээ яв, хичээлээ сайн хий, гэртээ хувцас ол гараа угаа, өдийн цайгаа уу, 1 цаг амар гэрийн даалгавраа хий, гэрээ цэвэр, орон хоол бэлд, орон хоолоо хий, орон хоолоо ид, хүүхдийн кино үз 22 цагт унд. Эсвэл амарч байж болно шүү дээ. Тэгэхээр нэг хүн өглөөнөөс орой хүртэл хийдэг хүүхдийн хийдэг бүх үйлүүд байлаа гэж бодоход одоо энийг бид нар за яг энэ тухайн хичээл дээр бол д дээр холбож болно. Гэтэл гурвангийн заач гисний дараа бол одоо зэрэгцгийн жээчээр холбох юм уу? Эсвэл хамгийн инээр холбох юм уу? Урьдчилахын дээр холбох юм уу гэдгээр тухайн одоо өгүүлбэрийг бичиж байгаа хүн, тухайн өгүүлбэрийг зохиож байгаа хүн, ярьж байгаа хүн өөрөө сонголтоо хийх боломжтой. Тэгэхээр энэ дээр бол одоо яг тухайн хичээл дээр дээр залгуулахыг холбуулахыг шаардна гэхээс биш хэрвээ суралцагч нь өглөө эрт босож гар нүрээ угаа гэд бичвэл энэ нь бас буруу биш юм аа. Тийм ээ? Нэгэн тал зааж гисэн чинь өглөө эрт босон гар нүрээ угаа гэх юм бол энийг бас буруу гэж авч үзэх үндэс байхгүй. Өглөө эрт босоод
гар нүрээ угаалаа. Энэ бас яг одоо зөвлөх холбоосоор холбож байгаа бол холбох нөхцлөөр холбож байгаа бол энэ дээр бол зөвл гэж үзэхээс арга байхгүй. Тэгэхээр нэг хүн хамтрахаар хамын инээр залгаж байгаа бол холбож байгаа бол нөгөөх нь зэрэгцгээр холбож болно, нөгөөх нь үржилхаар холбож болно гэсэн үг. Тэгэхээр заавал суралцагчаа буруу зөв гэдэг дээр анхаарахгүй сайн байна. Энэ өмнөх юмаа санаж байгаа юм байна. За тэгвэл өнөөдөр одоо өглөө босоод гэж холбож болно гэдэг одоо тийм ямар ялгаа байгааг иймэрхүү энгийн жишээн дээр тайлбарлаж өгвөл суралцагч илүү зохимжтой байх баха гэж бодож яг энэ өгүүлбэрүүдийг жишээ авсан байгаа. За тэгээд энийгээ заахтаа мэдээч хэрэг нөгөө өмнө үздсэн 3 зөв бичгийн дүрм маань бас эргээд энэ дээр давтлага болдог. Босож гэхэд тэр одоо нөгөө яасан маань эсээр төгсөн нэг үедээ одоо өөрөөр хэлбэл заримдаг эвлэгчээр төгсөн гэж бас үзэж болно тийм ээ. Тэгээд одоо богино гიშгээ залгаа босож авгааж гэдэг нь урт гიშгээр төгсөн мэнжээ. Эсвэл угаагаад гэх юм уу хэрвээ энэ хамынхаа инээр холбол яах вэ? Тийм ээ. Босон гэж бичнэ, угаан гэж бичнэ гэх мэт одоо яг энэ дээрээ дахиад эргээд өмнөх 3 энгийн нийлэмэл өгүүлбэртэйх нөхцлүүдийнхаа зөв бичих дүрмийг бас яг энэ дээр баттгах боломжтой юм аа гэж бодож энийг нэмж хэлж байна. Тэрнээс зөвхөн нэг л юм хийгээд биш. Тэгэхээр байгаа дасгал жишээлбэл одоо 40 минутын хичээл дээр та ганцхан дасгал ажиллуулж болно. Жишээлбэл яг энэ 18 одоо хураангуй өгүүлбэрийг дэлгэрүүлээд бас дахиад энгийн нийлэмэл өгүүлбэр болгоод 40 минут дуусчиж болно шүү дээ. Энд чинь хангалттай олон дүрмийн давтлагч байгаа, өгүүлбэр зүүн давтлагч байгаа, дуудлагын давтлагч байж ах жишээтэй. Тэгэхээр энэ дээр бол нухацтай одоо 50 тогтун ажиллахад бол үр дүн сайн гарах юм аа гэж хэлэх гэж байгаа. За өмнө бид нөгөө энгийн нийлэмэл өгүүлбэрийн 2 одоо онцлогийг хэлсэн тийм ээ. Энгийн нийлэмэл өгүүлбэрт орсон өгүүлбэрүүд маань бие биетэйгээ эрх тэгш харилцан зэрэгцэнэ. Мөн учир зүйн дэс дараалтаагаар угсраад араасаа орсон байж болно гэж одоо 2 л онцлог хэлсэн байгаа. За тэгвэл одоо энэ дээр энэ өгүүлбэрүүдийг бол би хооронд нь ер нь аль нэг нөхцлөөр нь холбоогүй. Яагаад гэвэл би та бүхнийг бас өөрсдөө ингээд ажиллаад үзье гэж бодсон. За жишээлбэл хавар болов цас хайлав. Энэ 2 энгийн өгүүлбэрийг одоо энгийн нийлэмэл болгоход бид нар яах вэ? Хавар болж цас хайлах юм уу? Хавар болоод цас хайлав гэж хэлэх юм уу? Хавар болон цас хайлав гэх юм уу? Яах юм? Одоо энэ бол ерөөсөө хувь хүний сонголт. Гэхдээ найруулга зөв талаас одоо юу гэдгийг сонсогдох хүний сэтгэлд хүрэх тэр одоо талаас нь харахаар мэдээж хэрэг бид нар хамгийн сайн хамгийн зөв гэсэн сонголтыг хийх шаардлагатай. За хавар болж цас хайлав. Хавар болоод цас хайлав. Хавар болон цас хайлав. Энэ 3-ын мэдээж хэрэг учир зүйн дистралал харуулж байгаа ч гэсэн одоо жишээ болоод гэхээр 1-р нь 2-р нь гэж бид нэр ярьдаг шүү дээ. Гэтэл хавар болж цас хайлав гэдэг нь илүү одоо зөв сонголт болж явах жишээтэй. За тэгээд ингээд би хэд хэдэн олон 2 слайд оруулсан байгаа да. Хүчтэй салхилав, улаан тавс босов, хар уул гарав, аадар бороо оров, багш ирдэг, хичээл эхэлдэг, хонх дуугардаг, хичээл завсралдаг, тэр гэртээ ирдэг, тэр хоолоо хийдэг. За та нар сонсон би тайлбарлана. Ээж өглөө босдог, ээж үнээ саадаг, аав адуунд явдаг. Том хүү усанд явсан, дунд хүү тугалд явсан, бага хүү аргалд явсан. Багш самбар дээр бичдэг, сурагчид түүнийг нь хуулдаг. Ах зурагт үзэж, эгч ном уншиж байна. Та нар асуу, би хариулъя. За тэгэхээр энэ өгүүлбэрүүдийн аль нэг нь жээчэгээр нь холбоод, алийг нь инээр холбоод, алийг нь
урьдчилгын нөгөө А дээрээ холбол хамгийн зөв сонголт болох вэ? За энэ дээр хэдүүлээ нэг ажиллаад үзэх үү? Саналаа хэлэх үү? Мэргэжлийн багш нарт бол за энэ бол хялбархан байж болно. Би миний одоо гол зорилго бол одоо сая манайхан дотор чинь эмч хүн монгол хэл зааж байлаа шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр хүмүүстэй илүү одоо тустай байх болов гэж бодоод ийм энгийн өгүүлбэрүүдийг одоо ингэж бас оруулж өгсөн байгаа. Тэгээд хүүхдүүд дээр бас ингээд иймэрхүү өгүүлбэрүүдийг энгийн өгүүлбэрүүдийг авчгаад хооронд нь холбуулахдаа аль одоо учир зүйн дарааллыг бодож хийх юм уу? Эсвэл эрхтэг шаардлцсан зэрэгцэх юм. Эрхтэг шаардлцсан зэрэгцсэн байвал одоо хоёр өгүүлбэрийн хооронд байрын солиход бол утга ерөөсөө алдагдахгүй. Учир зүйн тест дарааллаар холбогдсон өгүүлбэрийг бол тэгж одоо байрыг нь солих боломжгүй. За энийгээр л одоо бодоод одоо энгийн нийлэмэл өгүүлбэрийнхаа байрлалыг сонгож болох юм аа. За энд та нар хийж ажиллах уу эсвэл цаашаа явцгаах уу? За юу гэж бодож байна та нар? Багшаа би хайлт хэлэх үү? За тэгээрэй. Окей, Австрал. За. Тийм байна. За багшаа юу энэ өгүүлбэрүүд болохоор миний бодлоор учир зүйн холбоотой өгүүлбэрүүд тэгэхээр зэрэгцхийн Ж-гээр холбох байхаа гэж бодож байна. Жишээлбэл хавар болж цас хайлав. Хавар болж иж цас хайлна. Шалтгаан цас айлж байгаа шалтгаан бол хавар болж байна. За улаан тоос босч байгаа шалтгаан бол хүчтэй салхи гарсан байна. Тийм учраас хүчтэй салхи гарч улаан тоос босов. Хар үйл гарч адар бороо багш ирж хичээл эхэлдэг. Онх дуугарч онх дуугарч хичээл завсардаг. Тэр гэртээ ирж олоо хийдэг. Тийм байна багшаа гэж бодож байна. Тэр гэртээ ирээд хоолоо хийдэг бас байж болох юм. Тийм ирээд. Ирэн хоолоо хийдэг байж. Урьдчилахын аа дээ. За зөв байна багшаа. Тийм байвал арай дээр байх. Тийм байна. Нэгдүгээр үйл нь аль вэ? Бидний хувьд зааж явах явцтай бас ингээд өгүүлбэрийн дээр нь ингээд зүгээр тоогын тавиад өгөх тохиолдол байна. Үйл өгнүүд өгчөөд 1 2 3 4 гэдэг өгөх тохиолдол байна. Тэгээд тэр хүүхдүүд нөгөө дарааллын дагуу өгүүлбэрээ өөрсдөө зохиодог. Бас нэг тийм арга бас байгаа дасгал яа. Тэр их зүгээр арга байна багшаа тий. Онх дуугран хичээл завсардаг гэвэл бас болох нь тий. Болно. Амын инээр бас болно. Тийм байна. Тэгээд ер нь хамгийн зөв сонголт нь юу вэ гэдэг тал дээр л бодохоос биш тэр нь дуугран гэдэг хийж байгаа нь ерөөсөө буруу бас биш. Энэ хоёр үйл яг хэрэгцээд болж байгаа учраас за. Яа. Би тайлбарлаж та нар сонс. Та нар сонсож би тайлбарлана. Ээж өглөө босдог, ээж үнээ саад. Ээж өглөө босч үнээгээ саадаг, аав адуунд явдаг. Ээж өглөө босч үнээ сааж аав адуунд явдаг тийм ээ. За энэ хоёр өгүүлбэртэн байж байна. Ээж байж байна, аав байж байна тийм ээ. За гихмэт ингээд хүүхдийн суралцагчийн нас хэд байх ер нь хамаагүй. Бид нар одоо би зүгээр бодсон цаашид бид сурагч, оюутан гэдэг үгийг хэлэх шаардлагагүй юм шиг байна. Зүгээр суралцагч гэдгээр нь явах нь зөв юм байна. Суралцагч гэдэг нь насны хязгаарын ямар ч ялгаа байхгүй. Одоо суралцж байгаа сургуулийн одоо эрэмтэс дараа хэлэхгүй сурч байгаа л хүн гэсэн санаа. 80 настай байсан ч 70 настай байсан ч хэл сурч байгаа, гадаад хэл сурч байгаа хүмүүс бол бүгд адилхан 3 4 настай, 5 6 настай, 7 настай л гэж ойлгох хэрэгтэй. Тэгж ойлгож чадах юм бол багш бол илүү тайван бас заах арга нь илүү энгийн хялбар байх магадлал өндөр. Хэрвээ миний суралцагч 5 гадаад хэл мэддэг шүү, 10 гадаад хэл мэддэг шүү, 30 настай шүү гэхээр бид нар илүү олон алдаа гаргах магадлалтай гэж миний хувьд үздэг. Тийм учраас суралцагч хэдтэй байх нь хамаагүйгээр бид нар яг л одоо гадаад хэл зааж байгаа, бага насны хүүхдэд зааж байгаа. Миний үйлчлүүлэгч бол анх сурч байгаа гэдгээ бодох юм бол бид нэр авч байгаа жишээ маань хүртэл одоо
энгийн өдөр тутмын амьдрал хэрэгтэй тийм жишээ сонгоод бас хэдэн шинэ үг өгөх вэ? Хэдэн шинэ утга агуулга илэрхийлэх одоо юу гэдэг нэг холбоо өгөх вэ гэдгээ бас бодоход нь илүү тусдаа гэж үзэж байна. За тэгээд энэ нэг жишээн дээр ингээд та нар цаашаа зүгээр дасгалаа боловсруулахдаа дасгал хийхдээ бэлдэхдээ эднийг ашиглах байхаа гэж найдаж байна. За би одоо саях дээрээс нэмээд нэг юм хэлье. Одоо зэрэгцгийн жээчэгээ өгчлөө, хамын инээ өгчлөө, урдчлахын АД-д өгчлөө. Тэгэхээр бол энэ энгийн нийлмэл өгүүлбэр нь тус тустай өгүүлэхүүн бүхэн бие даасан өгүүлбэрүүд боловч нөхцөл үйл холбоос үгээр холбогдсон тохиолдолд хамгийн сүүлчийн өгүүлбэрийн өгүүлэхүүн төгс хэлбэржин гэдгээ мэдэх хэрэгтэй. Өмнө нөгөө бидний сурч байгаа хүмүүс чинь эхний өгүүлэхүүн дээр цаг асуугаад байдаг. Тийм ээ. Тэгвэл монгол хэлэнд бол ингэдэг юм эцсийн сүүлийн өгүүлбэрийнх нь эцсийн өгүүлэхүүн нь төгс хэлбэржнэ гэдэг дээр хэлэх хэрэгтэй тийм ээ. За энгийн зэрэгцэн нийлмэл өгүүлбэр хэдэн ч энгийн өгүүлбэрээс бүтсэн байж болно. Тийм ээ. За тэгээд өгүүлбэрийн хэмжээ бол урт байж болно, богино байж болно. Урт богино гэдэг бол тийм ээ хураангуй, дэлгэрэнгүй гэсэн утгаараа ойлгох хэрэгтэй. За тэгээд энэ дээрээс би манайх сургалтын дээр нэг юм хийжсэн. Монгол хэлээр бичигдсэн хамгийн урт өгүүлбэр хэдэн үгтэй байдаг вэ? Та нар маань мэдж байгаа байх тийм ээ. За тоо хэлэх хүн байна уу? За чадвал хэний ямар бүтээл байдаг вэ? Чадахгүй бол ер нь ойролцоогоор манай монгол хэл дээр бичигдсэн манай монгол зохиолчдын бүтээлүүдээс хэний бүтээл хэдэн үгтэйгээр одоо хамгийн урт өгүүлбэр тооцогддог вэ? Та нарын уншиж дуулжсанаас энэ дээр юм байна уу? Урт өгүүлбэр гэдэг санаа чинь нөгөө монгол хэлний өгүүлбэр холбох арга хэрэглүүрүүдийг л ашигласан гэсэн үг тийм ээ. Гэхдээ мэдээж хэрэг одоо нэг ижил бүтээврийг нэг ижил холбох хэрэглүүрийг олон дахин давтахгүй л байж тэр их сайхан хамгийн сайн хамгийн урт өгүүлбэр болсон байгаа. Тэгэхээр та нарт ямар нэгэн санаа байна уу? Хэний ямар бүтээл байдаг тухайд? За энэ байхгүй байна. За чатаар ирсэн хариу байхгүй байна. Та нарт бодож байгаа юм байна уу? Алгаа. За тэгвэл бүгдээрээ нэг юм мэдээд авъя. Бид нөгөө монгол хэлээрээ л гайхуулах гэж монгол хэлнийхээ л одоо баян одоо утга агуулга нарийн мэдрэмж илэрхийлдэг энтер гэдэг талаас нь байнга ярьж сурталчилж ингэж байдаг улсууд. Тэгэхээр Урианхаван бүтээлд байдаг. За тэгэхээр ер нь 2002 оны нэг өнөөдрийн сонин дээр нэг Намун гэдэг нэг хүний бичсэн материалыг уншижсэн. Энэ дээр Францын зохиолч Марсель Пруст алдагдсан цэргийн эрэл тэгээд 16 бот ном орман бичсэн байна л да. Энэ орманд анх ингээд 800 үгтэй нэг өгүүлбэр биччихлээ гэж одоо дэлхийн хамгийн урт өгүүлбэр гэж одоо гайхагдчихсан байна л да. Гэвтэл 1989 онд манай Урианхаван хамгийн урт өгүүлбэрийг бичээд гаргаад ирсэн. За Урианхаван учрахуу хагацхуу гэд энэ бүтээл дээр болохоор 1327 үгтэй нэг л өгүүлбэр. 1327. За тэгээ энийг би нөгөө оюутнуудаа ингээд хэлээд танамдж өгөө сургуулийнхаа самбар дээр тавиад манай одоо энэ гүн ухаанч гэж хэлдэг гүн ухааны талаас нь бичдэг энэ Урианха гэдэг хүн ийм урт өгүүлбэр нэг л өгүүлбэр бичсэн байдаг. Бид нар ч нөгөө энгийн нийлмэл өгүүлбэр заагаад явахдаа бас нэг 20 хэдэн үгтэй 30 хэдэн үгтэй хэд хэдэн өгүүлбэрийг тэр номондоо оруулчихсан байна. Тэгээд ингээд тэр нэг өгүүлбэрийн утгыг мэдэхгүй ч гэсэн бид нар энгийн нийлмэл өгүүлбэр маань тэр жээч энэ АД энэ холбоосууд нь холбох нөхцлүүд нь өргөн хэрэглэгддэг гэдгээ одоо мэдрүүлэхийн тулд ямар арга хэмжээ авдаг гэхээр сонины материал ашигладаг. Чадвал бүр ингээд яг
шинэ сэргэг материал яг өнөөдрийнх нь хэвлэгдэж байгаа өчигдөр хэвлэгдсэн сонин эсвэл сэтгүүл заримдаа бүр ингээд дурын номыг ингээд хажуунаасаа аваад ашиглаад за одоо та энэ дээр одоо миний танд заасан ЖЧ энд хэдэн удаа байна доогор нь зураад за хамгийн энийг заалаа за хамгийн энээр холбогдсон хэд байна тэр өгүүлбэрийг ойлгож байгаа үг нь хамаагүй зөвхөн тэр өгүүлбэрийн нь олоод яаж холбогдсныг л гаргуулж ирэх гээд байгаа. Тэгээд тэр холбогдсон үйл үг хэд байна гэдэг ингээд жишээтэйгээр олддог байхгүй юу. За тэгж байгаа сүүлдээ жаахан гүнзгийрээд ирэхээр нөгөө урeenхаагүй материалыг одоо яг боддоор нь яриад канондод үзүүлээд ингэдэгтэй. Тэгээ 1327 үгтэй тэр өгүүлбэр нь болохоор А5-аар 3 нүүр хагас болчихж байгаа. За тэгэхээр би дараа нь одоо яг урд нь яг тэр зөвхөн энгийн нийлмэл өгүүлбэрийг хайж түүж үзэж байгаагүй харин сая та нарт одоо сонирхуулах журмаар яг тэр материалыг дахиж хэвлээд тэгээ одоо нэг зэрэгцгийн ЖЧ хамгийн энэ урьдчилгын АБ за мөн одоо сар сэрээр холбогдсон энгийн нийлмэл өгүүлбэрийг бүтээх тэр аргуудаар холбогдсон үйл өгнүүдийн ингээд доогор нь зураад үзлээ. Тэгсэн чинь яг тэр 1327 хүнтэй тэр ганц өгүүлбэр дотор ЖЧ-гээр холбогдсон өгүүлбэр 41 байна. Урьдчилгын АД дээр 6 удаа холбосон байна. Хамгийн энээр 50 удаа холбосон байна. За сар сэрээр 2 удаа байна. Ингагаар 1 удаа байна л. Жишээлбэл би хоолой хийнгээ ном уншиж байна гэх юм бол тэр чинь бас л энгийн нийлмэл өгүүлбэр зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн нэг холбоостой бас төстэй холбоос байж болно шүү дээ. За ингээд нийт 100 удаа энэ 1327 үгтэй энэ ганц өгүүлбэр дотор бидний яг өнөөдрийн энэ үзэж байгаа зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийг бүтээх тэр нөгөө арга зөвхөн яг одоо энэ 4 нөхцөл дээр болохоор 100 удаа байж байна. Тэгэхээр энэ бол түгээмэл хэрэглэгддэг бүтээлч одоо нөхцөл болох нь холбох арга болох нь харагдаж байна тийм ээ. За ингээд би яг тоолоод үзсэн чинь юм байлаа. За хэдэн одоо бас аялгаар холбогдсон байсхныг харсангүй мөн холбох үгээр хэдэн удаа холбосныг харсангүй зөвхөн зэрэгцэх урьдчилах ам за тэгээд үргэлжлэхийн сар сэртэйг нь тоолоход ийм байд юм байна. За мөн одоо монгол хэлээр бичигдсэн бүтээлүүдээс бас ганц нэгийг сонирхол Эренчингуа 1956 онд Бадарчин гээд өгүүлэл 300 гаруй үгтэй нэг өгүүлбэр биччихсэн юм байна. Та нар бол одоо залуу улсууд орон тогтооч нь 1956 онд Эренчингуа Бадарчин өгүүлэл 300 гаруй үгтэй болдог бол тэрийг нь олж авч жагаад уншаад тэгээд сайхан одоо хэвлж гаргаад доогуур нь зураад ингээд тэмдэглэчихсэн байхад 1% ЖЧ-гээ заахтаа хэрэглээд 1% хамгийн энийг заахтаа хэрэглээд 1% нь урьдчилгыг заахад хэрэглээд дараа нь 1 удаа магадгүй оюутнуудаараа гурвалангийн одоо олуулдаг ч юм уу ийм дасгалууд бүтээх бас боломжууд байх юм аа. За тэгээ 1975 онд байсан байхаа. Ил Дашнангуан хүслийн гурвал гээд найргалалд 78 үгтэй, 85 үгтэй, 100 гаруй үгтэй, 150 гаруй үгтэй ийм өгүүлбэрүүд бас орсон байд юм байна. Тэгэхээр ийм жишээнүүд одоо 3 хүний жишээл авлаа тийм ээ. Эренчингуайг, Дашнамгуайг тэгээд одоо хамгийн урт нь бол одоо манай Урeenхайг. За тэгээ энийг ингээд үзүүлсэн чинь би одоо бүгдийг санахгүй байна. Америк оюутнууд тэгжсэн манай англи хэл дээр бичигдсэн хамгийн урт өгүүлбэр багш монгол хэлэн дээр бичигдсэн монгол зохиолчийн бичсэн өгүүлбэрээс 80 үгээр бага юм байна, цөө юм байна гэж хэлжсэн. Тэгэхээр ямар ч л байсан англи хэлээр бичигдсэн бүтээлүүдээс манай монгол зохиолчийн өгүүлбэр уртл болох нь тогтоогдсон. Бусад оюутнууд ерөөсөө тэрнээс давсан үг ер нь хэлсэн оюутан байгаагүй. Яг өнөөдрийн байдлаар бид нар зөвхөн өөр хэлэн дээр гараад ирж болох юм. За нэг ийм жишээгээр ингээд дуусгая. Та нарыг сандсан байх гэж бодож байна. 1327 үгтэй Урeenхайгуун бичсэн учрахгүй
хагацгүй гэсэн нэртэй бүтээл 1989 онд бичигдсэн байна шүү. За тэгээд ингээд энээс хойш болохоор гадны хүмүүсийг ер нь гайхан бишрэх болоод одоо манай монгол хэл бол ийм баян бас ийм олон өгүүлбэрийг утгахыг одоо зовлонгүйгээр холбох хэрэглүүртэй тийм баян хэл юм аа гэдг нь одоо энэ дээр харагдаж байгаа маа гэж батлаж хэлье. За тэгээд одоо нөгөө зэрэгцгийн жээч хамын энэ урьдчилахын дээд тийм ээ энийгээ одоо баталгаажуулах эсвэл заах энэ тулд бид нар ямар шүү материалууд гарын материалуудыг хэрэглүүл болох вэ гэдэг тал дээрээс нь ярив. За энэ янз бүрийн одоо зургууд байж болох юм. За зэрэгцүүлэх гэж байгаа учраас бид нар чинь заавал хоёр өгүүлбэртгүүн, хоёр өгүүлбэрхүүн байх хэрэгтэй тийм ээ. За тэгээд тухайн болж байгаа зурган дээр болж байгаа акшн буюу нөгөө үйл хөдлөл нь яг харилцан тэгш хэрэгтэй зэрэгцэх юм уу эсвэл учир зүйн дистралтай байх юм уу гэдгээ бодоод зургаа сонгоно. За энэ дээр ээж нь яаж ээж тэгж охин тэгж гин гэж болно тийм ээ. Эсвэл зүгээр одоо ээж нь охин уншиж өгч ээж нь сонсож байна. Эсвэл ээж нь уншиж охин сонсож байна. Өөр ямар байдлаар байдгийг энэ өгүүлбэрүүдийг зохиож болох юм. За энэ нэг 6 зураг байгаа. Энэ дээр одоо миний гаргасан алдаа юу байна вэ? Би бас өөрийгөө алдаа гаргасан л гэж бодож байгаа. За энд гаргасан алдаа эндээс харж болох нь уу? Зөндөө олон хүмүүс байна нэг зурган дээр. Дэндүү олон хүн. За нэг зурган дээр дэндүү олон хүн байна. За өөр ямар алдаа байж болох вэ? Би бас зориудлаар энэ зургуудыг сонгож авсан байгаа. Өөрөөр хэлбэл зураг сонгохдоо бид ямар алдаа гаргаж болох вэ? Болзошгүй вэ гэдэг талаас нь бас ганц нэг юм анхааруулах санаатайгаар хүүхдэд хэр зэрэг тохиромжтой орчин байна уу? Тэр албан ёсны хурал цуглаа хийж байгаа зүйл тохирохгүй. За насны онцлогт нь тааруулаагүй байна тийм ээ зарим зураг нь. За өөр ямар алдаа байна? За нэгдүгээр зургийг хараад үзье. Энэ хоёр хүн яг нэг үйлийг л хийж байна. Тийм үү? Тэгж байж болохгүй. Ээж охин хоёр ном уншиж байна. Ээж охин хоёр кино үзэж байна. Ээж охин хоёр үлгэр сонсож байна ч гэдэг юм уу тийм ээ? Энэ хоёр хүн нэг үйлийг хийж байгаа юм шиг яхан тодорхой биш байна л гэж хэлэх гэж байгаа. Ийм зураг авчвал одоо энэ зургийг өглөө за өгүүлбэр хийгээрэй гэж хүүхдэд өгвөл ээж охин хоёр iPad-аар эсвэл таблетаар хүүхдийн кино үзэж байна. Энэ өгүүлбэр буруу юу? Буруу гэж хэлхийн аргагүй тийм ээ. Тэгэхээр зургаа сонгохдоо маш тодорхой зургуудыг сонгох хэрэгтэй л гэсэн утгатай. За хоёрдугаар зурган дээр ялгаагүй ээж охин хоёр хоёулаа хөгжим тоглоод байгаа мó эсвэл нэг нь тоглоод нэг нь харж байгаа мó нэг нь сонсож байгаа мó гэдг нь бас жаахан тодорхой биш. Ягаад гэвэл энэ дөрвөн гар энэ хөгжимд ойрхон байгаад байгаа. Тийм байна уу юу? Тэр би юу гэж ялангуяа хүүхдийн нас бага тусмаа суралцагчийн нас бага тусмаа зургаа яг тодорхой сонгоороо ямар нэгэн тийм эргэлзээ төрүүлэхгүй, төөрөгдүүлэхгүй. Тийм ээ, ийм талаас нь сайн бодолцоороо. За өөр ямар алдаа вэ? За тэгэхээр нэгдүгээр зурган дээр хоёр хүн одоо өөрөөр хэлбэл энэ өгүүлбэрийн энгийн өгүүлбэр байж болох нь энгийн өгүүлбэр дотроо өгүүлэгдэхүүн нь зэрэгцсэн. Ээж охин хоёр. Ээж сонсож байна, охин сонсож байна. Ээж уншиж байна, охин сонсож байна гэдэг юм уу? Ээж үзэж байна, охин үзэж байна. Тэгэхээр ээж охин хоёр үзэж байна. Магадгүй нэр өгөөд Таня Сүүзэн хоёр үзэж байна гэж хэлж магадгүй шүү дээ. За энэ дээр болохоор хэн нь тоглоод хэн нь сонсож байгаа эсвэл хоёулаа тоглож байгаа мó гэдэг нь бас жаахан эргэлзээтэй. За энд харин нохоо охин хоёр бол хоёр өөр байдалтай байна тийм ээ. За энд бол арай тодорхой болж ирэх нь. За энд
Хүүхдийн насанд тохироогүй гэдэг нь хурал цуглаан. За хэрвээ насанд хүрсэн хүн байвал бид нэр иймэрхүү зураг авах нь тийм ээ. Хүүхэд байвал зураг авах нь гэхдээ яахан ойлгомжтой эргэлзүүлэхгүйгээр тийм байдлыг авч болох нь. За тэгээд өөр ямар алдаа байна? Ер нь бас нэг алдаа байгаа. Маш олон үеийн эзэн байгаа мó? Үеийн эзэн Олон олон том. олон үеийн эзэнтэй. Тэгэхээр энэ энгийн өгүүлбэр зохиогдно гэсэн үг байж болно шүү дээ, тийм ээ. 1 2 3 4 өгүүлбэртгүүнтэй нэг л усанд оруулж байна гэсэн ганц өгүүлбэртгүүнтэй өгүүлбэртгүүн зэрэгцсэн энгийн өгүүлбэр бас байж болно. За тэгвэл одоо эндээс юу хэлэх гэсэн бэ гэхээр би олон алдаа гаргаад та нарыг алдаа гаргахгүй болгоё гэсэн санаагаар энэ зургуудыг сонгосон байна. За бас нэг алдаа бол хэрвээ ингээд нэг хичээл дээр 6 зураг ашиглах гэж байгаа бол нэг хичээл дээр 4 зураг ашиглах гэж байгаа бол эрэгтэй ч хүүхэд авч болно, эмэгтэй ч хүүхэд авах, зэрэгцүүлээд авах хэрэгтэй. 2. Гэтэл миний энэ дээр эрэгтэй хүүхэдтэй энд ганцхан хэвчиж байгаа энэ эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу бас тодорхой биш тийм үү? Та нар өмнө сонсч байсан байх сурах бичигт орсон зургуудын талаар одоо судалгааны янз бүрийн материалууд бас энэ тэнд мэрсэр байж идэг тийм ээ. Тэгтээ чинь сурах бичиг зохиогч нарын гаргадаг алдаа юу гэхээр ихэнх зургууд нь эм хүйсийн хүмүүсийг оруулж өгсөн байдаг. Гэсэн шүүмжлэл явдаг штэ тийм ээ. Тэгэхээр та нарт бас ялгаагүй бид нар бас ялгаагүй одоо зураг сонголоо гэж бодоход эрэгтэй хүүхдэд ч авч бай, эмэгтэй хүүхдэд ч авч байгаараа. Бас тэгээ зургийн маань утга агуулга нь тодорхой байлгаараа гэдэг талаас нь би ийм алдаатай байдлуудыг илүү сонгож авсан байгаа. Өмнө хэлсэн ярьснараа өгүүлбэрийг ингэж жишээлбэл аав нь ном уншиж хүүхэд нь унтж байна тийм үү. Эсвэл охин унтж байна, аав ном уншиж байна. За энэ дээр бол яг энгийн нийлмэл өгүүлбэрээр гарч ирэх нь тодорхойгүй. Сүүлээсээ 2 дахь зураг дээр аав нь нохойг угааж, охин нь шүршиж байна, нохойг шүршиж байна. За ийм байж болох юм. Нөгөө 2 хүүхэд нь болохоор зүгээр харж байна. Тэгвэл цэнхэр цамцтай охин харж, ягаан цамцтай охин нохойд хүрч, аав нь нохойг угааж, цэнхэр цамцтай охин шүршиж байна. За гэх мэтээр ингээд 4 өөр өгүүлбэртгүүнтэй энгийн нийлмэл өгүүлбэр бас байж болох нэ. За энийг бол хэнд харуулж байгаа вэ гэдгээс шалтгаалаад одоо насанд нь тогтсон зураг сонгороо гэдэг үүднээс за одоо ахлах насны юм уу өсвөр насны хүүхдүүдэд бол тэр эрэгтэй цонхны дэргэд зогсоод ярьж байна байж бас болох юм тийм ээ. Тэр эрэгтэй зогсож ярьж байна. За энэ болохоор энгийн нийлмэл өгүүлбэр байж штэ. Тэгээ бусд нь сонсож ярьж, бусд нь сонсож байна. Бусд нь гэдэг нь энэ бусад хүмүүсийн аваад энэ дээр энгийн нийлмэл өгүүлбэр бас зохиох магадлалтай. За гэхдээ гол юм юу гэвэл насанд нь тааруул зураг сонгороо энгийн нийлмэл өгүүлбэр зохиолох гэж байгаа бол хүн бүр өөр үйлдэл хийж байгаа зураг сонговол одоо таны суралцагч эргэлзэхгүйгээр төвөггүйгээр арай хялбар энгийн нийлмэл өгүүлбэр зохиох боломжтой юм гэдгийг анхаараарай гэдэг үүднээс тэгээд хүүсээ бас эрэгтэй хүүхдийн зураг, эмэгтэй хүүхдийн зураг нэг тийм ээ. Хэрвээ 4 зурагтай бол 2 ч байдаг юм уу ингэж сонгож байгаараа гэж зөвлөх үүднээс энэ зургуудыг сонгосон. За энэ дээр одоо жээчээр холбуулж болно, дээдээр холбуулж болно, хамынээр холбуулж болно. Тэгвэл тэрэндээ таарсан зургуудыг бас сонгох хэрэгтэй гэдэг талаас нь би алдаа байж болохоор зургууд сонгосон байгаа. За энэ тарыг. За энэ дээр бас хүүхдүүдийнхээ хувцаар нь ялгаж хэрэгж болох юм. За эсвэл энэ хүүхдүүдэд нэр өгч бас болно тийм ээ. За нэг нь үсэрч нөгөөх нь яаж байгаа харж байна. Эсвэл энэ дамжуулж тэр нь аваад шидсэн ч гэдэг юм уу. Ямар өглөө. За энэ гитар нэг нь гитард эрэгтэй нь гитар тоглоод охин нь дуулж байна. Эрэгтэй нь гитар тоглож охин дуулан бүжиглэж байна. Бүжиглэн дуулж байна. За энийг яаж найруулахыг одоо тухайн суралцагч маань. За тэгээд хамгийн гол юм буруу гэдэг үгийг ерөөсөө багш хэрэглэх шаардлагагүй. Чадвал
эхлээд энгийн өгүүлбэр зохиож магадгүй тэр хүүхэд чинь суралцагч. Дараа нь нөгөө энгийн өгүүлбэрийн жишээлбэл 3 энгийн өгүүлбэрийг эхлээд хэллэхэд самбар дээр багш бичээд тэр 3 өгүүлбэрийн тийм ээ энэ 3 хүүхэдтэй зураг дээр тэгжгээд дараа нь нөгөө багш нь яах нь өөрөө нөгөөгөө чиглүүлээд өгнө шүү дээ. За хоёлаа энэ 3 хүүхдийн тухайд хаана жээч хэрэглээд аль нь дээр нь энэ хэрэглээд аль нь дээр нь аад хэрэглүүл илүү боломжтой байна вэ? За энийг сайхан ярилцаж болно шүү дээ. Тэгж яагаад дахиад нөгөө хэлсэн 3 энгийн өгүүлбэрийн энгийн нийлмэл болгуулад ингүүл яах вэ гэхээр хүүхд энэ энгийнээс нь энгийн нийлмэл рүүгээ орох юм байна. Өөрөөр хэлбэл нийлмэл өгүүлбэрийг бүтээдэг гол хэрэглэгдэхүүн бол энгийн өгүүлбэр байна гэдгийг нөгөө хүүхд маань аяндаа мэдэх юм шүү дээ. Нийлмэл өгүүлбэрийн хэрэглэгдэхүүн нь юу вэ? Энгийн өгүүлбэр. Энгийн өгүүлбэрийн хэрэглэгдэхүүн нь юу вэ? Үг. Тийм ээ холбоо. За тэгэхээр нөгөө үгээсээ эхлээл энэ чинь ингээд уртсаж явсаар байгаа л уламж урт болоод өгүүлбэр зүүн хөвд бол өөр болоод байгаа юм байна гэдгийг одоо мэдээж бид нар 4 настай хүүхэд энгийн нийлмэл өгүүлбэр гэдэг нэр томьёо хэрэггүй шүү дээ тийм ээ. 5 настай 6 настайд ч энэ нэр томьёо хэрэггүй. Тэгэхээр багш энгийн өгүүлбэрүүдийг урт өгүүлбэр болгохдоо ийм өөр аргаар холбдсон байна гэдгийг. За тэгээд олон сайхан үлгэр сонсох нь бичвэрүүдийг үзүүлнэ тийм ээ. За цааш нь юу байх нь вэ? За энгийн нийлмэл өгүүлбэрийг ялангуяа учир зүйн дистаралал харуулж байгаа тохиолдолд нь цовруул зургууд ашиглавал илүү оновчтой. За эхний зурган дээр энэ манай багш нар ийм нэг зургууд зуруулаад энийг одоо бүр 20 гаруй жил ашиглаж байна уу бид нар. Нэг сайн материал бэлтчихээр олон хүнд хэрэг болдог тийм ээ. Удаан жилээр хэрэгжилж болдог. Өдөр болгон сандраад байх шаардлага болно. За жишээлбэл туула зураг зурж муур цонгон дээр хараад хэвдэж байна. За тэгтэл яасан? Муур тулган зурж зурсныг хараад муур яасан? Босоод ирсэн. Босож байна. За муур тулганыг харангуут түүн рүү дайрсан гэдэг юм уу? За энэ угсарсан нийлмэл өгүүлбэр дээр ч хэрэгжилж болно. Энгийн нийлмэл өгүүлбэр дээр ч хэрэгжилж болно. Энгийн нийлмэл өгүүлбэр дээр хэрэгжилж байгаа бол багш өөрөө бас чиглүүлээд өгөх хэрэгтэй. За энэ хоёрыг чи дунд нь одоо ЖЧ үсэг тавьж болно шүү дээ. За уучлаарай би хаад байлгүй манай атманууд орж ирж байна. Нуудаас нуудаа гарсан. Та ярьж гин үү? Өөрийгөө мьют хийсэн юм шиг байна. Наагша та өөрөө юм болов? Одоо болчихсон. Манай ач нар байгаамаа бөмбөг өшгөлээд гараа явуучихсан хаалга цоход мөн уучлаарай. За тэгэхээр зүгээр ингээд өгчих юм бол нөгөө суралцагч маань зэрэгцгээр ч холбож магадгүй, өгсрүүлж магадгүй. Тэгэхээр багш тухайн ямар одоо хэлцүүдэд холбож хэрэгжилж байгаа вэ гэдгээ мэдээд чиглүүлж өгч явах хэрэгтэй. За өнөөдөр бүгдээрээ зөвхөн энэ ЖЧ-гээр холбоё. За одоо АД-дээр холбоё. Тэгээд дараа нь одоо ингээ хэрэглэснийхаа дараа энгийн нийлмэл өгүүлбэр бүтээж байгаа зэрэгцэх, урьдчилах,
Хамгийн энэ гурвуулангийн ингэж л илүү гоё болж гэнэ гэд ингээд хоорондоо ярилцаад их яарч адгаж хийснээс олон дасгал хийснээс яарч адгалгүйгээр нухацтай чанартай ийм нэг их бүтээгээд авбал хүүхдүүдэд илүү юу гэдэг арга барил сурахт нь нэмэр болно. Зургийг ингээд бүтнээр нь харах, уншсан, бичсэн, ойлгосон юм багц болгоод бүтэн харуулахт нь илүү хэрэгцээтэй. Тийм учраас зүгээр зарим багш нар бол яарал нэг хичээл дээр олон юм хийх талаас нь боддог. Гэтэл зарим багш нар бол цөөн юмн дээр, бага юмн дээр олон талаас нь ажилуулдаг тийм арга барилтай багш нар бас байдаг. За цуврал зургийн бас нэг жишээ байна. Ингээд 1, 2, 3, 4, 5, 6. За энийг мөн зэрэгцгийнхаа зэрэгцэн нийлэмэл өгүүлбэр бүтээх бүх хэрэглүүрээрээ холбоод өгүүлбэрүүд болгож болох нь. За би хэрэглүүр гэж хэлж байгааг нь шалтгаан нь энэ дотор нөхцөл үйлч байж болно. Нөгөө аялгаар холбож болно, холбоос үгээрч холбож болно. Тийм ээ. Тиймийн тулд ийм цуврал зураг өгөөд яг өнөөдрийн зэрэгцэн нийлэмэл өгүүлбэр бүтээх бүх нөхцлүүдэд хэрэглүүлэх. Өөрөөр хэлбэл 1-р бүлгийн 4 төрлийн нөхцөлийг хэрэглүүлж болох. Дээрэс нь 2 өөр бүтээх арга байж байгаа тийм ээ. Аялга болно, холбоосоор холбох гэсэн. За тэгэхээр энэ нэгдсэн ийм бүх юмыг заагаад заачсныхаа дараа болохоор жаахан томхон 5, 6, 7 ийм цуврал зураг харуулад өгөх юм бол нөгөө сурсан бүх юмаа багцлахад амаа. Тэгэхгүй ганц 2хон зураг өгчих юм бол жээчээгээр ч юм уу хамын инээр ч юм уу урьдчилгаар ч юм уу холбочход эсвэл аялгаар эсвэл холбоосоор холбочход зогсож яхахыг бас өгөөсөх аргагүй. Тэгэхээр нийт давтлага хичээл дээр бүх холбох хэрэглүүрээ өгчихсэн тохиолдолд жаахан сараатайхан шиг ийм томхон зургуудыг авч явах нь бас тохиомжтой гэж бодож байна. За энэ нөгөө өмнөх манай Доржтэрэн багшийн хичээл дээр бас яг биднэрт гэрийн даалгавар өгөхдөө ийм маяг юм өгсөн. Манайх бас ийм 2 янзын ийм үед суралцагч нараас дамжуулж олж авчихсан юм. Энэ болохоор 27 нүүртэй, 27 зурагтай. За би тэрийг бүгдийн та нарын энэ дээр багтаага боломжгүй. За тэгээд ийм дээр хооронд нь сайхан ажилуулад за 3 зураг нэг хүнд өгч болно шүү дээ. Зургийг заавал нэг хүнд бүгдийг нь өгөх албагүй. Нэг хүнд 3 зураг, нэг хүнд 4 зураг хийгээд дараа нь хичээлийн төгсгөл дүгнэх хичээл дээр нөгөө за танах уншаараа нөгөө дараалал багш мэдж байгаа учраас ингээд эцэст нь бүх 27 зургаа 3-3-аар нь өглөөгч нь 7 групп байх нь тийм ээ. Юу вэ? 3-9-27 9 групп байх нь. За 5-5-аар байх юм бол 5-5-25 тийм ээ. 5 групптэй өгсөн байх нь. Ингээд эргээд эсвэл өнөөдөр 5 зураг дээр нь маргааш 5 зураг дээр нь дараагийн хичээл дээр 5 зураг дээр нь гэдэг юм. Ингээд хүүхдүүдийг нөгөө энгийн нийлмэл өгүүлбэр бүтээх аргад нь илүү сургаад, дадлагжуулаад зарим багш бол үнэхээр яардаг. Тийм яарсан багшийн үрдэн, яараагүй багшийн үрдэнээс миний л ажигласнаар бол доохон шиг л сулхын шиг л байдаг. За тийм учраас цуврал зургуудыг ашиглах нь бас илүү зохимжтой байдаг шүү гэж хэлье. За дараа нь энэ дасгалын тухайд болохоор зааварчлага өгөх. За эмэгтэй хүүхдүүд эсвэл охтууд, за эрэгтэй хүүхдүүд ч гэсэн бас хоол унд хийх сонирхолтой хүүхдүүд байж болно шүү дээ. Хэрвээ эрэгтэй хүүхдүүд байх юм бол өөр юмны даалгавар заавар өгч болно. Засварлагч байд юм уу? Эсвэл яаж юм гар утсаа нээх таблет ашиглагч байд юм уу? Ямар нэгэн юм багш заавал бодож олох шаардлагатай. Суралцагчийнхаа нас, сонирхол тийм ээ олон юмыг харгалзчаал багш дасгал бэлддэг, хичээл бэлддэг. Тэгэхээр
За энэ одоо манай нэг жишээ байна. Сүхбаатар аймгийн төвд нөгөө нэг институт байдаг. Тэнд манай нэг Америк оюутан багш хийдэг. Юу гэдэг лээ? Тогооч бэлтгэж байгаа багш. Тэгээд тэр маань дандаа survival хичээлээ манай багш очиж Сүхбаатар аймагт нь 3-7 хоног заагаад ирсэн. Тэр цагаас хойш 1 жил гарна. 1 жил онлайнаар монгол хэлээ сурсан. Тэгээд сая 5 сард яг 4-7 хоногийг Улаанбаатарт ирж сураад явсан. Тэр үед одоо бид нар нөгөө багшд юу заасан бэ гэхээр яг өмнө нь бол онлайнаар энгийн нийлмэл өгүүлбэр үзсэн байсан. Гэхдээ бид нэр сая хэлзүүн дүрмүүдээс онцгойлоод энгийн нийлмэл өгүүлбэрийн яг асалж аваад гэх юм уу илүү ач холбогдол өгөөд бараг 2-7 хоног тэр хүнд энгийн нийлмэл өгүүлбэрийг баттгаж заагаад тэгээд одоо тэр оюутанд ер нь ингэдэм биш үү? Зааварчлага өгөхөд энгийн нийлмэл өгүүлбэрийг л хамгийн их хэрэглэдэг юм байна. Жишээлбэл тэгээд тэр оюутанда шөл хийх заавар нэг. Тэгээд хуурай хоол хийх нэг заавар. Дээрээс нь нарийн боов хийх заавар, талах хийх заавар, соус хийх заавар. Өөр ямар. За ийм нэг 5 төрлийн зааврыг бид нар яг өөрийнх нь бэлдсэн материал дээр тулгуурлаад өгүүлбэрүүдийн яг ингэж хийж энгийн нийлмэл өгүүлбэр болгоод явуулсан байгаа. Тэгсэн чинь маш их баяртайгаар явсан. Тэгээ энд байх тохиолдолд нь үед нь бас нэг олон улсын тэмцээн бас Улаанбаатарт болоод тогоочны тэмцээн. Тэгээ тэр тэмцээнд очихын өмнө яг энийг дадлагжуулсан байсан. Тэнд очиод ирчгээд их баяртай. Миний монгол хэлийг маш сайн байна гэсэн. Намайг яг зөв зааварчлага өгсөн гэж хэлсэн. Зөв тайлбарлсан гэж хэлсэн гэж их баяртай ирсэн. Тэгээ энэ дээр юу гэсэн гэхээр өөрийнх нь өгсөн өгүүлбэрүүдийн энгийн өгүүлбэрээ дандаа ингэж өөрөө нөгөө институт дээр яг ингэж за та яаж зааж энэ тэрийгээр л хийгээд ирээрээ өгүүлбэрүүдээ биднэрт өгөөрэй гэсэн. За маасл халаа, ус нэм, плетик дээрээс ав, гурил нэм, плетик дээр тавь, ус ширгэх хүртэл хуур, миксерт хий, 5 минут хол, хөргөө, өндөг нэм, листэн дээр тавь, шарх шүүгэнд хий. За ийм 12 өгүүлбэрийг биднэрт өгсөн. За тэгээд багш нь яасан гэхээр маасла хайлуулж дээрээс нь ус нэмээ. Маасла хайлуулад дээрээс нь ус хий. За плетик дээрээс авч гурил нэмээ. За гурилаа нэмээ гэдэг ерөнхийдөө хамаатвал бас энд орж болж байгаа. Плетик дээрээс аваад гурил нэмээрээ гэж бас найруулж болно. За тэрэн дээр бол сонголтуудыг хийж бол. За гал дээр тавьж усан ширэгтэл хуур. За гал дээр тавиад усан ширэгтэл хуураараа гэдэг ч юм уу тийм ээ. Миксерт хийж 5 минут холиод хөргөө. За энэ дээр хийж холиод хөргөө. Тийм ээ. За хийх холих хоёрын зэрэгцээгээр аваад холиод хөргөө гэдгийг дараалал үзүүлж байгаа учраас урьдчилахаар холбоод ингэж заасан байгаа. За өндөг нэмээд листэн дээр урьж шарх шүүгэнд хийж 15 минут болго. За өндгөө эхлээд нэмэх хэрэгтэй. Энэ дээр дараалал харуулж байна. За листэн дээр урьж за өрөөд гэж бас болно. Энэ сольж найруулж бас болно. Шарх шүүгэнд хийгээд 15 минут болго байж болно. Шарх шүүгэнд хийж 15 минут болго. За иймэрхүү энэ зааварчлагуудыг өгөхөд ер нь энгийн нийлмэл өгүүлбэр бүтээх аргууд, энгийн нийлмэл өгүүлбэр бүтээдэг энэ нөхцлүүд их хэрэгтэй байдаг. За тэгэхээр энийг бол та нар одоо хичээл дээр нэг сайхан хоол хийгээд идэж болох шүү дээ. Эсвэл хичээл дээр нэг талх хийж болно шүү дээ. Тэр үедээ л яг энийгээ ингээд хэрэглэх юм бол ер нь хэдэн ч насны хүүхдэд ер нь октод 3-4 настай хүүхдэд бол хүн дагаад юм хийх дуртай шүү дээ. Тэгэхээр тэр байдлыг нь ашиглаад тэр сонирхол дээр нь дөрөөлөөд яг л тэр хүүхдүүдийн насанд нь таарсан ямар нэг юмыг багш идэж олоод тэрэн дээр нь дөрөөлөөд сайхан зааж болох юм бас заасан зүйлээ баттгаж болох юм гэж бодож байна. За мөн тоглоомын арга хэрэглэхдээ тоглуулахдаа бид нар яг энгийн нийлмэл өгүүлбэр бүтээ, зэрэгсэн нийлмэл өгүүлбэр бүтээдэг энэ аргуудаа шинээр зааж болно, эсвэл баттгаж болно, давтаж болно. Аль ч одоо хичээлийн шатанд энийг хэрэглэж болох юм. Хэрвээ тоглоомын дүрм таниулах
тоглоом тоглохдоо дүрм таниулахдаа энгийн нийлмэл өгүүлбэр бүтээх тэр 1-р бүлгийн нөхцлүүдийг ашиглах гэж байгаа бол самбар дээр эсвэл ширээн дээр яг тэр нөхцлүүдэд өгчих хэвлээ тавьчих хэрэгтэй сайхан тодорхой жээчээ дээд тэгээд дээд аваад тэгээд энэ за энийгээ өгчөөл тавьчихад багш ярьж байхдаа нөгөөх рүүгөө зааж болно. За хараараа багш нь тэрийг хэрэгжилж ин шүүгээд самбар руу зааж болно. За тэгээд ингээд энэ 1-р буюу эхлээд 2-р, 3-р, 4-р, 5-р гэдгийг харж байгаа хүүхэд бол дээд талгажж болох нь шүү дээ. Эсвэл жээчээгээ хэрэгжилж болно. Инээж хэрэгжилж магадгүй. За тэгээд хамгийн сүүлд нь эсвэл эцэст нь гэдэг. Тэгэхээр энэ дээр яаж ин хүүхэд ямар нэгэн яриаг эхлүүлээд төгсгөж сурч байгаа. Энэ бол бас нэг сайн юм. Эхлүүлчихэд төгсгөж чаддгүй хүүхэд байдаг. Эхлүүлж чаддгүй хүүхэд байдаг. Ер нь бид нар Монгол хүүхдүүдэд ярих аргад хүнтэй ярьж сургахад ер нь тааруулхан байдсан байна гэсэн ийм дүгнэлтийг би нэг хэд удаа хийсэн. Аав ээжүүд нь ингэсэн байхгүй юу? Ер нь ийм хүсэлт их ирдэг. Манай хүүхэд англи хэл сурсан юм гэхдээ тэрийг ерөөсөө ашиглахгүй маа. Яаж ашигладаг болох вэ? Урнаа ямар нэгэн арга байна уу? Чи гадны хүмүүстэй танилцуулаад өгөөч. Хүүхдийнхээ англи хэлийг сайжруулмаар байна, герман хэлийг сайжруулмаар байна, ярьдаг болгомоор байна, гадагшаа явуулах гэсэн юм ийм шалгалт өгөх гэсэн энэ төргээ өгүүлэх гэсэн юм. Тэгээ хүүхдийг нь аваад ингээд нөгөө хүнтэйгээ танилцуулж байгаа. За заримдаа хоолнд орж танилцуулна, заримдаа энэ тийм зүгээр чөлөөт цагаар кино үзэж юм уу, ямар нэгэн юмд урьж тэгээд нөгөө хүүхдүүд чинь ингээд танилцуулахаар манай Монгол хүүхд нь ямар сэдвээр ярих вэ? Яаж яриаг цааш нь өрнүүлэх үү гэдэгт аюул юм уу? Эсвэл магадгүй зөвхөн хүүхдүүд дээр ийм байдал ажиглагдаж магадгүй. Миний өвдөл бол одоо Улаанбаатарт ихтэй сургууль төгссөн. Эсвэл ихтэй сургуулийн 2-р курс, 2-оос дээш курс. Яагаад гэвэл гадагшаага явж сурах гэж байгаа хүүхдүүд учраас голдуу тийм таар. Тэгээ ингээд танилцуулаад ихээр хүнтэй хамгийн одоо эхлээд одоо сайн мууга бараг мэдлэгтэй хүртэл 1-р суул, 2-р за мэдлэлчтэй гэж бодъё. Тэгвэл дараагийн шатанд нь одоо ямар сэдвээр яаж яриа эхлүүлэх вэ? Яаж яриагаа өргөжлүүлэх вэ? Яаж тэр хүнийг ярих сэтэл төрүүлэх вэ гэдэг тал дээр ер нь тааруу санагдсан. Тэгэхээр энийг би та нарт ингээд дугаарлаад өгч байгаа нь хүүхдүүдийнхээ яриаг, суралцагч нарын яриаг цааш нь ингээд өргөжлүүлээд, өрнүүлээд байдаг аргад бас багш ийм байдлыг одоо хөгжүүлэх, ийм арга барилд сургах нь бас бидний нэг үүрэг гэх юм уу? Бидний хийх ёстой ажлын нэг л гэж ойлгож байгаа. Бид зөвхөн хэлзүүн дүрм заахын тулд багшлаагүй шүү. Бид нар хамгийн гол юм хүн чанар, хүн бүтээж байгаа гэдгээ мартаж болохгүй. Тэгэхээр тэр хүнийг сайн хүн болж харагдуулахын тулд бидний ажлын эцсийн зорилго чиглэж байгаа учраас бид яриагаа нь одоо яг л ямар төвшөнд хүртэл эцэст нь болтол бид хийх вэ гэдэг юм. За тоглоом дээр би 2 янзын тоглоомыг сонгосон байгаа. Шагаа таах, мөн морь уралдуулах. За энийг одоо ингээд шагаа тоглох тоглоомынхаа зааврыг хийхдээ бид нэр хардаа наадагчд тэнцүү тоотой шагаа хуваан барьж гэж. Энэ дээр хамгийн энэ байж гэн барьж гээд зэрэгцэх байж гэн. Биедээ харуулалгүй атгаад бүх хүний атганд нийт хэдэн шагаа байгааг таанаа. За энд бол өөр холбоосууд байлаа ч гэсэн тэр хамаагүй бид нэр хуваан барьж атгаад гэдэг дээр яасан байна. Эхлээд атгачааж л таана. Атгаагүй байх таах боломж. Заавал хуваагаад барина. Барьжээж хуваах. Тийм ээ. Энэ дээр бол учир зүйн дарааллууд нь дандаа ороод ирээд байгаа. За наадагчид өөрийн бодсон тоог хэлж дуусаад гараа дэлгэн хэлсэн тоотойгоо таарч байгаа хэсгийг шалгана. Хэлнэ, дуусна, гараа дэлгэн тэгээд шалгах нь шүү дээ. За тэгээд хэн зөв таасан бүх шагааг авна. За тэгээд энэ хол хөвгөр ховсон байна. Хоосон атгаж болохгүй. Харин тэгээд энэ тардаа холбоос үгээр зэрэгцүүлээд ирж байна. Цөөхөн шагааг олон мэд, олон шагааг
цөөхөн мэд харагдуулж төөрөгдүүлж болно. Тэгэхээр энэ дээр болох юмыг хэлээд болохгүй юмыг бас хэлээ тийм ээ. Адил тоо давхцуулан хэлж болохгүй. Давхцуулан. Хэрв наадагчид бие биеэ мэхэлж шудраг бус наадвал тэр хүний атгсан шагааг бусд нь хуваан авч торгоно. За олон удаа зөв тааж бүх шагааг цуглуулсан нь энэ тоглоомын ялагч болно. За ингээд тоглоом тоглох зааврыг танилцуулахад бас бид нар энгийн нийлмэл өгүүлбэр буюу зэрэгцэн нийлмэл өгүүлбэр бүтээх тэр одоо нэгдүгээр бүлгийн нөхцлүүдээр бас ашиглаж болох нэ. Эсвэл яг л энэ тоглоом заах энэ тоглоомыг тоглох нэг өдөр та нар тэр хэлзүүн дүрмийг таниулах бас боломжтой. Заавал дүрмээ таниулаад тоглоомоо заа гэсэн үг шүү. Тоглоомоо заангаа хэлзүүн дүрмүүдэд тов. Эсвэл тоглоомоо заачаад дараагийнхын хичээл дээр бид нэр хэлзүүн дүрмээ тодорхойлоод одоо суралцагч нартай тайлбарлаж бас болох. Эсвэл магадгүй тайлбарлахгүй явсан ч бас болно шүү. Гэхдээ хүүхдүүд чинь цаашид дараагийн хичээл дээр нь за чи ямар тоглоом биднэрт зааж өгмөр байна вэ? 2-7 хоногийн дараа чи биднэрт нэг тоглоом зааж өгөөрөө гэсэн даалгавар өгч болно. За чи тоглоомынхаа тоглох зааврыг бичихтэй, бэлтгэхдээ өмнөх одоо зааврыг ашиглаарай гэдэг ч юм уу. Одоо ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд, ахлах ангийн хүүхдүүдэд, насан туршидад бол энэ бол ерөөсөө агтсан даалгавар биш. Зөвхөн бага насны суралцагч нарт яахан хүндэж магадгүй. За дараа нь морь уралдуулах тоглоом байна. За эхлээд тоглогчид хэдэн удаа, хэдэн хамар, хэдэн гүвээ дагуулan уралдахаар хэлцэж тогтно. За эхлээд нөгөөхөө өрн штэ. За дээр хэдэн удаа гэдгээ эсвэл хэдэн хамар гэдгээ магадгүй нэг шагааг нэг хамар гэж тооцох юм, нэг шагааг нэг гүвээ гэж тооцох юм, эсвэл нөгөө шагаагаа нэг удаа ингээд өрсөн шагаагаа уралдахыг нэг хамар гэж тооцох юм. Энийгээ сайхан төлөвлөж тогтно. За тэгснийхаа дараагаар тоглогч бүрийн ээлжлэн нэг шагаа орхин морь буулгасан хүн нь морио гараан дээр аваачин тавьж наадам эхэлнэ. За энэ дээр болохоор тэр аваачин тавьж орхин гэдэг нэг хамгийн зэрэгцгийн зээгээр холбосон байж байна. Өөрөөр хэлбэл тоглоом эхлүүлэх эрхээ авлаа гэсэн үг байх нь тийм ээ. Нэг шагаа орхин морь буулгасан хүн нь өөрийнхөө морийг гараан дээр аваачин тавьж наадам эхлэх гэж байна. Тоглоом эхлэх гэж байна. За энэхүү тоглоом эхэлсэн үеэс хойш тоглогчид нар зөв эргүүлэн тэгээд ээлжлэн тийм ээ эргүүлэн ээлжлэн 4 шагаа орхиж тоглоно. За энэ өгүүлбэрт бас 3 удаа орчихсон л явж. За орхисон 4 шагаанд хэдэн морь буусан тэр тоогоор уралдаж буй морио урагш давхиулна. Энэ мэдээр тоглогчид цааш нь үргэлжлүүлэн тоглож тийм ээ үргэлжлүүлэн тоглож хэнийх нь морь барайнд төрүүлж орно тэр хүний морийг төрүүлсэн тооц. Ер нь морь уралдуулахдаа голдог 3, 5, 7, 9 даваа дагуулж уралдуулдаг. За тэгэхээр энэ даваа гэдэг нь голдог өвсөн шагаагаа тойрхыг хэлж болно тийм ээ. За энийг бол тоглоомынхаа дүрмд өөрсдөө сайхан хөрвүүлэх хэрэгтэй. За гэх мэт тоглоом дээр тоглоом заангаа тоглуулангаа энэ энгийн нийлмэл өгүүлбэрийг бүтээх одоо аргыг таниулж, тайлбарлаж, сургаж, зааж, хэрэгэлдэг дадлыг эзэмшүүлж бас болох юм байна. За энэ дээр би нэг эхэнд хэлээгүй нэг юм нэмье. За Пүрэв Учир багш, Өнөр Баян багш, за мөн янз бүрийн зөвбич өгүүлбэр зүй талаар бичсэн ном зохиолууд дээр энэ үргэлжлэн холбохын саар сэрийг бас оруулж өгсөн байдаг. Тэгэхээр үргэлжлэхийн энэ саар сэрийг бид нар яаж одоо хэрэгжилж болох вэ гэхээр нөгөө урьдчилахын АД дээр бас илүү сольж сэлгэж хэрэглэх тийм боломжуудаараа илүү харагддаг. Саар сэр гэдэг дээр тийм ээ. За үйл хөдлөл удаан үргэлжлэн болох болц байдлын утга заадаг. Одоо би энд ирсээр 5 жил болж байна. Би энд ирээд 5 жил болж байна. За энэ өгүүлбэр яаж байна? Энгийн өгүүлбэр байж байна тийм ээ. Би энд ирээд
Би энд ирсэн тэр цагаас хойш 5 жил болж байна. Би энд ирээд 5 жил болж байна. За энд нэг онцлог байдаг байх нь нийлмэл өгүүлхэн болдог. Давтаж болцгой байдлыг заадаг. Энгийн нийлмэл өгүүлбэрийг холбодог. Өгүүлэгдэхүүн нэрлэхийн ялгалаар хэлбэрждэг гэж байгаа юм. Би ирсээр гэх тэн дээр энгийн өгүүлэгдэхүүн нэрлэхийн ялгал дээр байж байна. Ардаа хамаатуулах нөхцөл авдаггүй. Би энд ирсээрээ гэж ерөөсө болохгүй. Би энд ирсээр минь гэж ерөөсө болохгүй. За нэг ийм шинжээрээ зэрэгцүүлэн холбох нөхцөлтэй адил байдаг юм байна. Тэгэхээр зарим эрдэмтэд болохоор энэ үргэлжлэхийн SAR серийг болохоор энгийн нийлмэл өгүүлбэр бүтээх аргад нь оруулдаг. Тэгэхдээ бидний үгийг нь заасныг нь хийсэн бүтээлүүдийг нь дагаж мөрддөг тэр номнууд дээр бол энэ үргэлжлэхийн SAR сер маань бас энгийн нийлмэл өгүүлбэрийг бүтээх тэр арга хэрэглүүд нь орсон байгаа учраас та бүхэнд бас ингээд нэмэлт маягаар тайлбарлаад оруулаад өгчөө гэж бодсон юм аа. За ингээд миний хувьд одоо энгийн нийлмэл өгүүлбэрийг заахдаа энгийн нийлмэл өгүүлбэрийн тайлбарыг нэг лавлаж харахтаа бид чинь хүн юм чинь 2 жил харлгүй заахад заяас нэрээ хэл зүйн нэр томьёогоороо яаж тайлбарлах хэлээч гэдэг юм уу тийм тохиолдлууд байдаг. Тэгээд та нарыг нийлмэл өгүүлбэрийн талаар ер нь бусад өгүүлбэр зүйн талаар ямар материалуудыг уншвал гарын дор байж байвал эргэн харж аж болох вэ гэдэг талаас нь ганц нэг номнуудыг тайлбарлаж бичсэн байгаа. Энэ дээр өнөрөө багшийн орчин цагийн монгол хэлний үг зүй энэ үг зүй яагаад байгаад байгаа юм гэхээр энэ дотор холбох үгнүүд байж байгаа бүхнүүдийг эндээс бас харах боломжтой. Пүрэв Ачруу багшийн өгүүлбэр зүй гэдэг ном байж байгаа. Ялангуяа энгийн ба нийлмэл өгүүлбэр гэдэг энэ нийлмэл өгүүлбэрийн энгийн ба нийлмэл өгүүлбэрийн хувиргал гэдэг энэ дээр бол ер нь өгүүлбэрүүдийг яаж хувиргалж болж байгаа тухай илүү дэлгэрэнгүй байж байгаа. За Шватра багшийн тэр найруулга зүйн ном дээр бид нар чинь нийлмэл өгүүлбэр бүтээх шалтгаан юу юм бэ? Сайхан найруулах тийм ээ. Хүний чихэнд наалтстай юм ярих. Хүний сэтгэл зүрхэнд хүүч юм ярих. Тэгэхээр энэ талаас нь бодохоор бид нар өгүүлбэр бүтээх тэр тусмаа нийлмэл өгүүлбэрийг бүтээх тэр арга хэрэглүүлүүдийг сурахаас өөр аргагүй. Тэгвэл найруулга зүйн номыг уншиж байгаа энэ шалтгаан нь ямар үед ямар арга хэрэглүүд нь илүү зохимжтой байдгийг энд сайн юмнуудаас илүү бас гаргасан алдаануудыг бас шүүмжилж бичсэн юмнууд бас байдаг учраас энэ талаас нь бодсон. За мөн тэгээд бид нар 2 дахь хэл бол сургаж байгаа, өв хэл зааж байгаа гэдэг талаас гадаад хэл зааж байгаа гэдэг талаас бид нар гадаад хэлний сургалтын онол арга зүйн номнуудыг бас хэрэглэх нь зүйтэй бас нэг уншиж явах шаардлагатай. Яагаад гэвэл энэ хэл зааж явахт энэ жишээл монгол хэл зааж явахт зааж байгаа хэл зүйн дүрэн болгоныг нэг л сургалтын аргаар заах ямар ч арга байна. Тэгэхээр зарим хэл зүг юу гэдэг нэг аргаар заахад боломжтой байхад нөгөөхийг арай өөр аргаар өөр онолыг тийм ээ өөр баримталж зааж байгаа нь илүү зөвхөнтэй багшд илүү аргад нь илүү зохистой байдаг учраас ингэж унших нь бас зөв юм байлаа. Доор хаяж 1 юм уу 2 удаа уншчихад юм уу. За мөн монгол хэлний зөв бичих төрмийн эмхэтгэл энэ ном илүү сайхан илүү тодорхой бичсэн байдаг нэг ном шүү. Ерөөсөө аваа зүгээс ихсүүлээд бүгд нь байж байгаа энэ Доржоо гэсэн автортай зөв бичих төрмийн эмхэтгэл гэдэг нь 2009 оны ном байлаа. Манай багш нар бол байнга ингэж хэрэгжилж юмнуудаа эргэж харж яадаг. За Мөсийн Монгол судлалын хүрээлэнгийн нийтээр эзэмших монгол хэл гэдэг. Энэ дээр бол энтэй адил яг бүгдийг багтааж чадаагүй. Гэхдээ яг ямар ч байсан хэрэглээ талаас нь бичиж эхэлсэн ном гэх юм уу да. За Ичоорлаа багшийн сургалтын онол хэрэглээ байж байна. Бадамсүрэн гэдэг багшийн энэ номон дээр товчхон ч гэсэн бас нэг зөв бичиж сурахад зориулсан гэсэн нэг ийм гарын авлага бас жижигхэн гарын авлага байдаг. Нэг нь хэрэглэж явах нөгөөхт нь бас нэг хэрэг болдог учраас за нэг ийм хэдэн номнууд өдөр тутам олон жил хэрэглэгддэг. Зүгээр би энд
дугаарлаагүй шалтгаан юу гэхээр 1 2 3 одоо энэ нь чухал шүү гэдэг байдлыг харуулахгүй тулд энийг дугаарлаагүй шүү. Тэгвэл бүгд тэнцүү бидний ажилд хэрэг болдог ийм сургуульчид гарын авлагууд гэдэг үүднээс нэг нь номнуудыг санал болгож байна. Би ч бас та нарт хэлж ярихын тулд эндээс бас сая өөрийнхөө мэдж байгаа юм зөв байна уу буруу байна уу гэдэг талаас нь бас харж үзсэн. За нэг ийм юм бэлдсэн. Тэгээ энгийн нийлмэл өгүүлбэр заахын өмнө би хэллээ танаа суралцагч энгийн өгүүлбэрээр сайхан бүх цаг дээр ярьчихдаг, өөрийгөө илэрхийлчихдэг, сонссон дууснаа ойлгочихдаг, уншснаа ойлгочихдаг, тийм ээ, хүнтэй харилцчихдаг ийм төвшөнд Үгсийн аймгийн тухайд би бас хэллээ. Бүх Үгсийн аймгийг одоо ялангуяа гол аймагуудыг нэр үг, үйл үг, тийм ээ, тооны нэр, тэмдэг нэр, төлөөний үг. За дээрэс нь жинхэнэ нэрийн хин ялгалуудыг сурчсан. Ийм хүнд бол одоо энгийн нийлмэл өгүүлбэрийг заанаа гэж ойлгож болно. Энээс арай өмнө одоо сайхан энгийн өгүүлбэрүүдийг бүтээж чадахгүй хүнд энгийн нийлмэл өгүүлбэрүүд ороод ирвэл илүү одоо төвөгтэй мэдрэмжийг өгөх учраас дарааллаа бас барихыг хичээгээрэй. Та нэг иймэрхүү юмнуудыг хэлээ. Тэгээд та бүхэнд баярлалаа намайг анхаарсан сонсонд.